Хүшээ та трагийн хүсэл гэж үнэн үү? Юу ярьдаг тэр ирж ш тарах. Тийм. Одоо ирж нон стоп ноо зогссон. Боллоо чи. Бүлгийн дарга өөрөөр хортох. Энэ төрөвчин, хитвчин, хөрөвчин хангалттай хэлээд өчөж байгаа. Тэр дээр очие. Сайн байна уу гişүлээ. За сайн байна. За. Өөрөө чинь хүүхд өлөө хоосон байна. Өрөөлийн хүүхдийг яагаад чихэр урмаар тэжээгээд байна? Яг ингэж. Ерөөсний хаач өгөхгүй шүү. Алуулах гэж нэг ихчээд алуулах гэж сая. За ингэ тэмүүлэг шинэ өрөө. Аль насгаас явж байна? Энэ дархан аваргын хөшөө Монголын өв соёлыг энд даргалж байгаа. Энэ юунаас бодгүй. За влого хийгээгүй удаан хугацаанд өнгөрлөө. Маш завгүй хэдэн сар байлаа яг үнэндээ. Одоо төрийн ажлаас гадна нөгөө нэг улс төрийн үйл хэрэг нь их өрнөн байлаа. Тэгээ влого хийж чадахгүй яваад байлаа. Ягаад тэгэхээр бас нэг олон шалтгаанууд байна. Тэгээд өнөөдөр влого хийхээр шийдээд одоо тэг хэдэн тайлбаруудын сүүл дууг нь бид нэр бүх дээр нөгөө нэг хөдөө төмөлтөөр явж байхдаа арчилсан намын нөгөө гişүүдтэйгээ уулзаад явж байхдаа бид нэр влог хийн гэдээ эхлүүлээд тэгээ материал цуглуулж явж байгаад тэгээд дундаас энд бас асуудал үүсээ дундаас нь буцаад тэгээд тэр влогийг гаргана гэж хэлсэн чи одоо ингээд цаг хугацааны үед бас хуучирчлаа тий би бүх. Тийм учраас ингээд орхичлоо. Нэрийг хэлж болохгүй байсан уу? Нэр гэсэн чи. Тэгээд өнөөдрийн влог эхэлж байна. Өнөөдрийн влог эхэлж байгаа энэ цэг бол яг миний нэвтрүүлгээс эхэлж олонний анхаарал хүрсэн нөгөө алдарт тамхины цэг. Тэрийн ордны тамхины цэг. Харуулаарай. Тэр хүмүүсийг битээ оруулаа заа. Энэ бол одоо ингээд тэрийн ордон чинь ингээд нэг юм дөрвөн одоо ийм дөрвөлжин хэлбэртэй, шоу хэлбэртэй. Тэгээ дөрвөн ийм орон зай байдаг. Тэгээд энэ зайнуудын баруун талынх нь хэсэг төв хэсэг гэх юм уу одоо. Тий. Тэгээ энэ ингээд гадаа тамхи татдаг хэсэг хүмүүсийн. Ялцчгүй энэ бас тамхи татдаг хүмүүс ч тамхи татчих хүний эрх. Тэгээ тамхи татах эрхийг нь бас нэг хангах хэрэгтэй. Энэ дотор ч одоо 1000 гаруй хүн ажиллаж байгаа. Тэгээ нэг одоо тамхины эсрэг хууль гарснаас хойш монголчууд чинь нэг юм хоол идж явахдаа хоол иддэг танхим одоо энэ хаасайгүй дуртай газараа тамхи татчих болохгүй болцсон. Энэ бас зөв шийдвэр хууль болсон. Тэрний дагуу одоо ингээд ийшээ гарч иж ингээд тойрч зогсож байгаа сайхан гинэ. Тамхи татдаг. Би ч өөрөө бас хаяа хүний тамхи татчихдаг учраас. За эндээс ингээд влог хийж байна. Одоо ийшээ явахаар хүмүүс харагдах учраас хамаагүй оруулж боломгүй бах. Тэгээд ороод байна. За манай өрөөрөө орж байгаа. Манай өрөө энэ хандуун дарга өрөө юу юм бөхшөө. Сан бацх. Дарга юм. Дарга. Хуралд байгаа юм тий. Ганаа дарга өрөө яг өөдөөс хараад ингэ байж дээ. Өнөөдөр хэдүүлээ нэг 2 3 өрөө үзнэ. За манай өрөөнөөс ингэж гараад байсан. Дараагийн засаг дахиад муугач. Игүүл чамаа хэмжээ. Юм л унгаагаагүйгээдээ л гэдгийг таалууруулж болохгүй дээ. Игүүл чамаа дэмжих гэж шүү дээ. Энэ нэр. Энэ хүн танилцуулж. Манай нөө туслах хөрхөн учрал маань одоо тэрийн маматаа болоо тэгээ хэлгүй байх уу. Тэгээд одоо шинээр туслахаар манай хөслөн дадлагчж байгаа. Ямар ч одоогоор кофегаа аваад орж үзэж байна. Энэ манай их хурлын даргын их хурлын ерхэн нэр бичгийн даргын өрөө. Бүлгийн дарга өрөөгөр хортох энэ өрөө. Түрүүнийг ажлын хэсэгт орчоод өнөөдөр ажлын хэсгүүдийн хуралдаантай. Яагаад байхгүй. Бүлгийн дарга байхгүй бай. За тэгээд ер нь бол би өнөөдөр танарт юу ярьж өгнө. Ер нь улс төрийн сүүлийн үед болсон юмнуудыг ярьж өгнө. Доошо буугаад
Тэмүүжин гişүн өрөөндөө байна уу? Тэмүүжин гişүний өрөөгөөр ороод. Тэмүүжин гişүн бол одоо маш тодорхой байр суурьуудыг яг энэ шинэ парламентаас ярьж байгаа. Парламентын арчлаа бэхжүүлье. Энэ засаг хоорондын харьцааг балансын тогтооё. Зүгээр нэг сандал суудлын асуудал юм шиг боловч чинь суудлыг дээш доош нь болгон гэдэг чинь өөрөө асар чухал ач холбогдолтой харагдах байдал энэ өөрөө маш тод зүйлүүдийг илэрхийлж байгаа учраас ерөнхий сайдын суудлыг доош нь болгож тийм юм төрийн өндөрлөг бүхний дарга хэмжгээр юм байдлаас нь гаргая гэдэг байна. Санаж өгнө шүү дээ. Баяж. Оо, саман. Сахна. За, тэнэгш. Дүүрөө камертай дайраад байгаа. Би нөгөө нэг лого хийгээл чи ингээд шууд нон стоп явж идэг л шүү. За ингээд Тэмүүжин гişүний өрөө. Одоо манай блог чинь миний өрөөнөөс өөр өрөөгөөр ер нь орж байгаагүй. Энэ даруухан өрөөнд бүгдээр ер нь нэг юм даруух өрөөнд. Гэхдээ Тэмүүжин гişүний өрөө бол онцгой даруухан санагдаад байгаа шүү ер нь. Чингис хааны хөрөгтэй ажиллах хүн. За. Нөгөө нэг хуулийн төслүүдээ тэр суудлыг нааш тааш өшөө микрофон байна уу? Нэг микрофон өгч би ганц хоёр юм Тэмүүжин гişүнээс асуух. Орохгүй орж байгаа юу те? Тэгээ би ийшин тавьчихна. Юуны талаар ерхий сайдын суудлыг доош нь болгох. Тэгээд одоо энэ ер нь парламентын арчлалд энэ суудл дэш доош нь болгох нь тийм чухал юм уу гэж үзэж байгаа хүмүүс байна. Тэгээд хоёр л асуулсан хүмүүс танаас. Өнгөрсөн уржигтар манай парламентын хуралдаан дээр ерөнхийлөгч орж ирж үг хэлээд тэрийг бол зарим хүн юу гэж тайлбарлаж байгаа юм. Парламентын цэцгэрт халдаад байна. Дарамтлчин, дарамгуулчин гэж гэнэ. Энэ тал дээр нь таны байр суурь ямар байна? За эхнийх нь ерөнхий сайдын суудлыг буулгая гэдэг нь хаанаас буулгах гэж байгаа гэдэг л асуулт байна шүү дээ. Ерөнхий сайд засгийн газрынхаа танхимыг удирдаад тэр ширээнийхөө хоймор суух хэсэг бол тэндээ. Гүйцэтгэх эрх мэдэл өөрөө үндсүүлэлээр маш тодорхой байна шүү дээ. Гүйцэтгэх эрх мэдлийн удирдна. Тэгээд улсын хурлын өмнө төрийн хууль биелүүлэх ажлыг хариуцна гэж байгаа. Тийм учраас тэр улсын хурлын өмнө хариуцлага хүлээх гэж байгаа хүн улсын хурлын толгой дээр сууж болохгүй. Удирдах байгаа засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийнхаа толгой дээр бол суух эрх нь тэр хүний өөрийнх нь бүр эрх байхгүй. Энийг зөвөр зарчмын үед юу гэж хэлдэг вэ гэхээр эрх мэдэл хуваарлтын хил заагийг л тогтооно гэсэн үг. Манай улсын үндсэн хуулиар заасан эрх мэдлийн хуваарлтын хил зааг бүдгэрчиж хэн хаанаас суугаад хэн юу болоод байгаа ерөөсөө ойлгомжгүй байна. Улсын хурлын толгой дээр ерөнхийлөгч улсын хурлын спикер уу улсын хурлын дарга ерөнхий сайд гурлаагаар суучиж. Тэгэхээр ингээ харахаар нийгэмд юу үсээд байна вөхөр Монгол улс гурван дарга улс болчихжээ гэдэг тийм хардталд бодит байдал үүсэж байна. Тийм учраас улсын хурл бол үндсүүлэлээр маш тодорхой. Улсын хурл бол 126 гишүүнээс бүрдэнэ. Улсын хурлын бүрэлдэхүүн гэж энийг хэлж байгаа. Улсын хурл үйл ажиллагаа чуулганы хэлбэрт явуулна. Чуулган нь нэгдсэн болон байнгын хороод бусад гэдэг. Тэгэхээр нэгдсэн чуулган гэдэг бол улсын хурл 126 гишүүн хуралдаж, мэтгэлцэж, үг хэлж, сонгогчдоо төлөөлж, хууль тогтоож, дээр нь засгийн газарт хяналт тавьж, хуулийн биелэлтийг улс орны хэмжээнд хангуулах тэр хяналтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхгүй. Гэтэл энэ хяналтанд нь байх ёстой субъект ерөнхий сайд улсын хурлын одоо даргалж байгаа юм шиг, хуралдааныг зохион байгуулж байгаа юм шиг тэр дээр гараа суудаг энэ бол жишээ байж болохгүй юм байна. Бусад улсын парламентыг харах ч гэсэн спикер л тэр хурал даргалагчийн байр суурин дээр суудаг болохоос бус нь дандаа доош явах байхгүй. Тэр дундаа засгийн газар улсын хурлд мэдээлэл өгдөг бол бүр улсын хурлын гишүүдтэй зэрэгцэж биш. Тусдаа одоо ажлын хэсэг юм гэдэг тэр хэмжээр очино. Тэгэхээр энэ гол зарчим ерөөсөө л эрх мэдэл барилтыг хангуулах, хэл хязгаарыг тодорхой болгохын тулд энэ санал суудлын хэрүүл хийгээд байгаа юм шиг биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хоёрд нь энэ чинь хяналт тэнцэл. Хин хянж тэ хариуцлага тооцож одоо ажилуулдаг юм бэ гэдэг Монгол парламентын засаглалтай бүхий улс тийм учраас парламент төр эрх хэрэгтэй байгууллага юм бол парламент өөрөө гүйцэтгэх мэдлийнхаа хаана гарч ирэх ёстой вэ?
тэр байр суурин дээр гарч ирэх хэрэгтэй. Тэгээ энийг л яриад байгаа. Хэзээ өргөн Одоо тов хөлөөгөө суугаад энэ улсын их хурлын дарга өргөн барих бичгээ өгсөн, гар үсгүүд зурагдсан, хуулийн төсөл бэлэн болцсон. Улсын их хурлын дарга хүлээж авъя гэдэг товоо өгөхөөр очиод өргөн бариад албан ёсны хилцүүлэгт орно. Тэгээ маргааш өгчих байх зорилготой сууж шин. Тэгээ өмнөх нөгөө нэг юунуудаа бас хэвлээ ярьж даргын дэргэдс зөвлөлтөөр нэг гол шийдвэр гаргадаг зөвлөлтөөр бас бүлгийн дэд дарга нар бас олдог. Ийм бас 20 дүнтэй болж байгаа. Тэгээ энэ дээр нөгөө нэг одоо ямар өргөн барьсан үйлчлэлүүдийг хилцүүлэх үү, энэ 7 хоногт, эх 7 хоногт үйлчлүүлэх үү, яг уу шийдвэрүүдийг гаргадаг. Тэгээ даргын дэргэдс зөвлөлтөөр хэвлээ ярьж байгаа нөгөө нэг хяналтын сонсголыг сөрөг хүчнээсээ одоо толгойлдог удирддаг зохион байгуулдаг байхын нэрхээ бас нэг шахаж үзье тий. Ер нь энийг одоо хэлцэх асуудал байгаа дээр. Ер нь бол нөгөө парламент чинь дотоод бүтсэн олон цөөнх эрх баригч сөрөг хүчин гэдэг энэ бүцрээ байдаг. Тэгээ шийдвэр гаргах эрх мэдэл бол эрх баригчд байдаг. Гаргасан шийдвэр үр дүнтэй хэрэгжүүлж гэнэ, олон нийтийн ашиг сонирхлын төлөө, иргэний эрхийн зөрчигдөөгөөс төсөв ямар нэгэн байдлаар нийт ашиг сонирхлын төлөө өнөө өсгөөд өөр байдлаар зарцуулж гэнэ гэх хэмжлэн гэдэг олон зүйлийг хянах эрх мэдэл цөөнхөд байдаг. Тэгэхээр хяналтыг шийдвэр гаргах эрх мэдлийг олон хавжил байгаа бол хяналтыг цөөнхөр өг гэдэг зарчим өөрөө парламентын амьд байх. Тэр гол амин сүнс нь багхгүй. Түрүү биес нь эрх мэдэл хуваарлт нөгөө хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэл гэж салдаг шиг парламент дотор эрх мэдлийн хуваарлтын бас амин сүнс бол энэ юм шүү дээ. Энэ агуулгаар бид бас хуулийн төсөл өргөн барьсан. Тэгээд том агуулгаараа төр зэсэг өөрөө хэн тэнэгдэх хэрэгтэй вэ гэхээр иргэдэд тэнэгдэх хэрэгтэй. Сая одоо чи өөрөө очиод бас гар үсэг зурагдсан талбайд жагсан залуучуудын маш том одоо зорилго чинь ерөөсөө татвар төлөгчид энд одоо баялаг бүтээгээд одоо бизнес эрхлээд ажил хийгээд мөнгөнд амьдралд нь хөрөлцөх байхад тэдний татвараар орж байгаа төр тэднээсээ илүү тансаг байвал шудраг биш байна гэдэг л одоо үзэл санаа амилж босч ирж байгаа шүү дээ. Хамгийн гол нь яагаад эрх мэдлэлтнүүд тэдний өр хүүхдүүд тансаг байгаа юм. Илүү одоо мөнгөний дүнг мэдгээ байдлаа юм галзуурсан хэрэглээтэй байгаа. Энэ чинь шудраг биш гэдэг. Тэгээд чи манай өрөөнд орж ирэх гэсэн нэг юм анзаарч байгаа шүү дээ. Арчилсан нийгэмд эрх мэдлэлтнүүд даруухан байх хэвээр, хэмнэлттэй байх хэвээр, энгийн байх хэвээр. Бас хин нэгний зургийг үлгөөг өгдөг тий. Аль нэг том дарга маргыг зураг. Тий, яг бол улсын хурлын гишүүдийн дарга чинь иргэд байхгүй юу? Тийм учраас энд ямар нэгэн том эрх мэдлэлтийн зураг ерөөсөй байж байх ёсгүй. Төлөөлж байгаа тойрхон онцлог, төлөөлж байгаа иргэдийнх нь ашиг сонирхлын илэрхийлэлүүд л байх хэвээр. Тэгээд надад бол төрийн талбай байна, сүлд байна. Тэнд Чингис хааны нэг өвөрмөц хөрөг байгаа. Гараад харандаа юу гэх шиг. Хаан зогсоос үр шалтгаал нүд нь харж яадаг. Тим зураг. Тийм учраас яг энэ зургийг өгсөн хүмүүс надад улсын хурлын гишүүн болоход ийм хоёр зураг байгаа. Нүд. Өмнөх одоо 2008-аас 16 онд 91 байгууллагад бас ийм нүд өгч ирсэн. Тэгээд хэлсүүг нь бас их одоо хүчтэй төрүүлэн иргэдийн нүд хаанч бас харж байгаа шүү гэдэг утгатай. Түрүүний хоёр асуулт. Үндсэн хуулийн дээр байгаа ерөнхийлөгч улсын хурлын чуулган талаар оролцох хэрэгтэй. Улс орны гадаад дотоод асуудлыг ямар ч асуудлаар бас ингээд улсын хурлд оруулж ирж мэдээлэл өгч санал өгөх одоо гарах эрхтэй. Тийм учраас ерөнхийлөгч бол үндсэн хуульд байсан тэр зохицуулалтынхаа агуулгаар улсын хурлын чуулганд орж ирсэн. Яагаад орж ирсэн бэ гэхээр ерөнхий сайдд одоо ихтгэл үзүүлэх хэсэг асуудал яригдсан. Энэ ярилцлагын явцад бол ерөнхийлөгч рүү чиглэсэн хардлагууд бол нэлээд гарч ирсэн. Үндсэн хуулийг өөрчлөх гэдэг юм шүү. 6 жилээр сонгох гэдэг юм шүү. Энэ засгийг унгаж байгааг харж ерөнхийлөгч байгаа штэ. Гихмчлэн ингээд тийм одоо хардлагууд болон асуулт хариултуудын дунд гарч ирээд штэ. Энэ тохиолдолд тэр институц дээр хэн байгаас үр шалтгаалаад бол орж ирж энэ нөгөө парламент өөр ард түмний төлөөлж хяналтыг хэрэгжүүлдэг хүн ингээд хараад сонсоо сууж байгаа энэ төр зэсгийн нээлттэй байдлын гол цэг штэ. Тийм учраас тэр хардлагуудыг үгүй болгох нөгөө төр өөрийнхөө байр суурийг илэрхийлэх эрхэм тэрүүнүүд байгаа байхгүй. Тэр агуулгаар л орж ирсэн. Орж ирээ тайлбараа хэлсэн. Тайлбараа хэлэхдээ 2-3 зүйл дээр маш тодорхой хариулт өгсөн. Тухайлбал одоо миний хамгийн хэрэгэлдэж исэн
хамгийн хардаж бодож байсан. Яг гэвэл урд өмнө нь ичихгүй увайгүйгээр ийм ажлуудыг ардын намхан хийдэг учраас те. Тэгээд тэн дээр орж ирээд маш тодорхой тайлбар хэлсэн те. Би бол эрх мэдлэлээ 6 жилээр дахин сонгох гэдэг хүсэл сонирхол надад алга. Намайг энэ байгаа хугацаанд үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулна гэж бол байхгүй гэдэг үгээ хэлсэн. Энэ бол маш тодорхой миний сонсохыг хүсэж байсан үг шүү дээ. Жишээ нь тухайлбал би энэ үгийг тэр дундаа чуулганы эндэр дээрээс одоо чуулган дотор ерөнхийлөгчийн амнаас нь сонсно гэдэг бол одоо баг эцэг үг хариу нээлгүй дээ. За хоёрт нь болохоор бас нэг чухал үг хэлсэнтэй. Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүрэг нь бол эв нэгдлийг хангах чинь. Эв нэгдлийг хангах учраас талбай дээр гараад жагссан байгаа тий залуучууд энэ улсын хурлын чуулган сууж байгаа эрх мэдлэлтнүүд хоёрын чинь хооронд тий ангар шиг том орон зай байна шүү. Иргэд ингэж хуваагдаж зөрчилдөж болохгүй. Яг л талбай дээр иргэд орлогоо нотол огцроод одоо амархан штэйч гэдэг юм уу ийм байр суурьтай жагсаж хахад нөгөө талд нь дахиад юу гэсэн МСС-ийн гар үлүүд эсвэл юу гэдгийг одоо ухаадаг хэмчлэн гэдэг. Дэн ч өөрөө бодитоор хагарал байгаа даа байхгүй юу? Тэгэхээр энэ хагарлыг аниулах үүрэг нь хэнд байгаа? Ерөнхийлөгчтэй байгаа шүү дээ. Тийм учраас тэр байр суурийг илэрхийлж орж иж байлаа шүү дээ. Эв нэгдлийг Монгол улсын тийм үндэсний суурь зарчимчин монголчууд эвдээ байх хэрэгтэй шүү. За баг ярилцлах шиг болчихлоо. Тэгээд яг хуу жоохон шахаад оруулнаа. Тэгээд эцэст нь бүлгийн дээр бас баяр хүргэе. Яг тэгэхээр манай намын бүлэгч нь 42 улаа болсноос хойш хоёр дахь удаагийн яг нэгдмэл байр суурь маш тодорхой илэрхийлсэн. Нэг нь бол нөгөө ерөнхийсэд энэ дээрээсээ манай хурлын гишүүнийг шууд одоо гүтгсэн гэх юм уу да тий. Улаан зам өөр хүний нэрээр дуудсан энэ асуудал дээр байр суурь илэрхийлэх шаардлага үргээс уучлалт өгөхгүй бид нар хуралд оролцохгүй гэдэг. 42 улаа. Энэ удаад бас өнгөрсөн санал хураалтан дээр бид нэр 42 улаа нэгдээд гарсны үндсэн дээрээс энэ итгэл үйлчлэх шаардлагагүй маа гэж үтсэн шийдвэр гарч. Хэрвээ манайхаас талан байхад л ийгүүтгүй байлаа шүү дээ. Тийм учраас бүлгийн дэд дарга үтэнд баяр хүргэе их баярлалаа гэж хэлье. За. Цингүн өрөөндөө байна уу мэдээ. Өнөөдөр нэрээ Цингүн гишүүний төрс өтөр. Ананаа янзгын маа төрс өтөр. Тэцэг авсан. Одоо энэ төрийн ордноор ч бас юм оруулахгүй. Юу нөгөө нэг 9 бусын юм байтугай. Тэцэгч оруулдгүй. Тэг бөөн бичиг сачиг болж иж. Сайн нэг цэцэг оруулж ирлээ. Байна уу би? Залгаадах өрөөнд орж иж байна. Инновацийн байнгын ороо оруулж байгаа. Байнгын ороонд байна. Байна уу? За. Манай гишүүн байна уу өрөөндөө? Өрөөнд энэ дээр инновацтай байна. Одоо ингэсэл л удаа. Чи буухаар нь хэлж шнэ да. За хуралтай байгаа юм байна. Бүлгийн дарга ирээгүй байгаад идэх. Тэгээд өнөөдөр Цингүн гишүүнд төрсөдрийн мэнд хүрчээд тэгээд ганц нэг хүнтэй өгөн би дарагтаа уулзмаар байгаа. Дарга тэгээд антумар дарга бас ирээгүй байна. Тэгээ юу яа? Өрөөнийхэн дэргэд зүгээр ирээгүй явах байна. Хуралд орчоод гарч ирэхгүй. Засгийн газрын хуралд орчоод гарч ирэхгүй. Айгүй бол тааралдахгүй ч магадгүй. Яг антумар даргад талархал илэрхийлэх гэдэг. Яг тэгэхээр өнөөдөр сонгуулиас өмнө 2 жил бид зүгээр ингээд нэг сүүлийн 3 жилийг л аваад үзэхэд тарчсан нам бол тамга тэмдэгний маргаантай юу ч болсон шүүхтэр очиж шийдэгдэггүй лидерүүд нь тал дэшээ тараад унтсан их хуралд 9 суудлаас дэшээ явдггүй ингээд 2 сонгуул өнгөрсөн хугацаанд тэр бүх цаашаа харцсан байсан лидерүүдийн хооронд нь уулзуулж зөвшөлдсөж ярилцаж тэр бүхнийг хүлцэж дэвчиж тэгээ сонгуульдаа бага бүтнээр нь авч ороод өнөөдөр 42 суудлын буюу одоо 96 оноос хойш хамгийн олон суудлыг аваад тэрнийх нь хүчинд одоо мань митэн ингээд бас их хуралд орж ирээд үгээ хэлээд өнөөдөр ингээд эхнээсээ тодорхой үр дүнгууд сонгуулиар ярьжсэн үр дүнгууд нь өөрчлөлт биелээ болоод тэгээд сая хамгийн гол нь энэ нэгдмэл байдлыг энэ арчсан намын бүлэг дотор хүртэл бий болгож чадсан. Манай зөвтгөлд дарга байна. Арчсан намын дарга ган төмөр тэргүүн шадар шаадын үг гүйцэтгэсэн үүрэг бол маш өндөр. Ягаад тэгэхээр ерөнхий сайдыг огцруулах кабинетийн тэргүүнийг огцруулах гэж байна.
Улс төрийн ёс зүй тал дээрээ бол эдгээр чинь 8 сайдыгаа бол үнэхээр ойлгож байгаа би хэрвээ жишээлбэл яг энэ 8 сайдын хин аль нэг нь байсан бол яг оронд нь байсан энэ кабинет байсан бол хамтдаа ард түмэн төрдөө тангараг өргөчөд ерхий сайдыг огцорго яваад гэж болохгүй итгэл үзүүлэхгүй байна итгэхгүй байна гэж болохгүй. Гэхдээ өнөөдөр зарчмын байр суурин дээр нэгдээд энэ цэцэргүй айлын намын гаргасан шийдвэр гаргасны дараа бол манай ган төмөр дарга яг энэ бүлэг дээр одоо уржигдэр шүн санал хураалтанд оролцохгүй бүлгэрээ хамтдаа юм улс төрийн шийдвэр гаргахад бол өндөр хүч нөлөө үзүүлсэн нуруутай байж чадсан. Тийм учраас би ган төмөр даргад уг нь талархал илэрхийлж байгаа. Тэгээ нэг ингээд уулзахыг нэг бусдаас нэг нуугаад байх юм биш л дээ. Тэгээ байсан бол зөв шууд уулзаад яг хүмүүсийн дэргээд ингээд талархаж байна гэдээ бас нэг хэлцдэг. Энэ шүүмжилдэг шигээ бас нэг юм зөв зүйлүүдийг бас хэлцдэг бай гэж бодоод. Тэгээ хэлчих гэсэн чинь мань хүн энэ хурал руу орчоод одоо тэр сэтгүүлчид үүдэнд нуурч засгийн хурал болоод байна. Хоёр хэдүүлээ дээшээ бүрэмдор жигшүүний өрөөгөр нэг авч үзээ. За би нэг та хэдийг нэг өнөөдөр жоохон бас гişүүдийн өрөөгөр нэг оруулж үзье гэж бодоод. Надад өнөөдөр бас нэг хий гэсэн юм зөндөө байна. Гадуур дотоор бас нэг зорьсон ажил байна. Би өчтөр бас нэг өөрөө бүх сонирхдаг үндэсний өв боломжлыг бол үнэхээр хамгийн том үнэт зүйлсийн нэг гэж эренбэлдэг учраас Тархаураг живчдийн мөнх хотын хөшөө үнэхээр гайхамшигтай бүтээл болсон байсан. Тэгээ би зургийг нь үзсэн. Өнөөдөр бүр очиж үзмээр байгаа, очиж садмаар байгаа. Тэгээ одоо энэ их ажлуудаа амжуулж чад хэдүүлээ цуг очно. Хөшөө нүдээр үзнэ. Тэр бол зургийг нь харсан. Надад бол үнэхээр гайхамшигтай санагдав. Тийм аата. Тэр үзэхэд бол бас нэг завчих хэрэгтэй гэж надад бодогдод. Хэрэгтэй байх хүндэтгэл үзүүлмээр байна гэсэн үг. Сайн байцгаана уу? За. Сайхан тусцааж байна. Сайхан. За. Сайн явцгааж байна. Тэр өртөндөө танилцж байна. За, аль нутгаас явж байна? За, ханийхаа. За, туслах сайхан байна уу? За. Сайхан тусч байна уу? Сайхан. Сайн байна уу? Сайхан тусч байна. Сайн байна уу? За, шаарай. Сайн уу? Хөө юм аа л гэдэг. Юуны талаар? Цаашид ер нь засгийн газар хамтарлаар явсан дээр үү? Өөрөж нам олонхороо дангаараа ингээд засгаад байгаа юм зүг үү гэдэг ярьсан. Манай намын дарга хэлсэн цаашаа хамтрал байхгүй гэдэг. Яг нөө ил хэлээд байгаа цаатчаа. Юу? Тавлаг. Ямар их турцсан. Харин нөгөө нэг энэ юунаас болоод юу ягчт юм бэ? Аппаратнаас аяа. Аппаратнаас болоод хоол идэж чадахгүй. Сайн уу дарга? Сайн бол. Намгүй нам. Сайн уу? Зураг авалтанд ороод. Энд. Байна уу дарга? Сайн. Хаагурга. Тийм үү гарцсан байгаа мó тий. Чамайг ордноор байсан бол би нөгөө өнөөдөр влог хийж байгаа. Тэгээд өрөөгөр чи ороод тэгээд нөгөө хот мот дээр юм уу гэд ганц нэг юм жоохон тодруулж моторсон надтай. Үзэгчтэйгээ танилцуулах санаатай байсан. Их ажиллаж. Окей. За. За Лука гişүн өнөөдөр гадуур ажиллаж байгаа юм байна. Өнөө Лусан жамц гişүн одоо бид чинь ингээд нам хамаагүй яг юм гоё зарчимтай эрүүл боловсролтой юм залуучууд ажилласан. Энэ залуучууд чинь нам хамаагүй хоорондоо аяг хамтарч ажилладаг. Одоо 2 сая явж байна.
засгийн хурал одоо дуусж байгаа. Энэ засгийн хурал дээр ч өнөөдөр бас ТЭЦ 3 дээр болсон их харамсалтай юм болсон. Тэрнийх нь мэдээ. Сайн. Юу энэ? Ном бай. Орлооч гээ. Миний улаагаар орох байх уу? Хичээл болоо. За. Ай. Бороо юу вэ? Юу вэ? Тэчгээ. Хатера. Хаташоо. Юу вэ? Яш. Дараагийн засгийн газар ер нь яаж ажилласаа гэж хүсэж байна. Дараагийн засгийн газрын тэргуунд ер нь таны хувьд, хувь гишүүний хувьд ямар шаардлага тавих вэ? Ямар цензурыг хангасан, ямар хөдөлгөөнтэй хүн ерхий сайдаар ажилласаа гэж хүсэж байна. Гэхдээ одоо мэдээж яриг нөө эрх хэрэгч намаас дараагийн ерхий сайд тодорно. Тэгээд бид нар дунд одоо сошиалээр явж байгаа хүмүүс мэдээлэлүүд ч байна. Тэгээд бид нарыг адилхан мэдээлэл яагаад гэвэл тэдний намын дотоод юм бид нар мэдэхгүй шийдвэрийг мэдэхгүй. Ямар ч байсан тэд нар Монгол Ардын нам дотроо ярьж байгаад ерөөсөө гаргаж ирэх байх. Зүгээр бол ер нь ямар байвал зүгээр учиргүй өмнөх би шалгуур тавиад миний шалгуур нэг хэрэгжихгүй л байна. Ямар байвал зүгээр байвал одоо сая гадаа байгаа залуучууд ч юм бол хүмүүсийн хэлээд байгаачлаа эсэн бусын уурхаа янз янзын компани төлөөлөл болоод нэг ингээгүй шүү дээ. Бид нар бас ингэтлээ вакуумжиж болохгүй. Нэг л зүйлийг шаардж хүсэж байгаа. Энэ өнгөрч байгаа энэ огцорч яваад засгийн газар ялангуяа огцорч яваа ерөнхий сайд энэний засаглаж явах энэ одоо 5-6 жил өөрийнх нь яг ерөнхий сайдын 4 жилийн дотор ажил нь яаж явсан бэ гэдгийг төрөвчин, хитвчин, хөрөгчин хангалттай хэлээд өгч байгаа байхгүй тэр аппликейшн зээл нь ажил хийжсэн тэр ажлын байр нь хаагдж байгаа. Энэ татврын дарамтууд тэгээд энэ нийгмийг ямар болгож байгаа вэ те энэ худал хуурмгаар засаглах гэж оролцсон. Энэ бүхний эсэргүүцэл одоо энэ залуучууд гадаа зогссон. Тэгээд энэ шаардлага бол тодорхой байна гэсэн үг. Дараагийн ерөнхий сайд тавих шалгуур нь эдгээр залуучуудын одоо тавьж байгаа шаардлага шалгуур гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ асар том данхаасан төрийн бүтцээ багасга. Монголдо монгол хүн бизнес эрхлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олго. Гаднаас дөөрөөж тавьсан татваруудаа багасга, шимтгэлүүдээ багасга. Ингээд цөөн хүнээс маш ихээр авах хэмж аавна гэдэг бодлого чинь бүр цөөний чинь улам цөөрүүлээд ингээд дампуураад хаалга бариад байна. Тэм учраас татвараа багасгаад бага хэмжээгээр бүгднгээс нь олуулан авдаг энэ бодлого руугаа шилжиж төрийн энэ явахгүй зардуудаа болоод өгөө гэдэг маш тодорхой хэдэн шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр дараагийн ерөнхий сайд бол ямар хүн байхаас үл хамааран яг энэ гадаа энэ монголчуудын өгж байгаа, залуучуудын өгж байгаа энэ шаардлага шалгуурыг даахгүй цаашаа явуулаа гэж. За баярлалаа. Одоо яаш нон стоп ноо зогсгосон ч битээ зогсороо. Хизээч дараагийн сайд би болохгүй гэдэг. За ямар юм? Та юу вэ? Сэжтэй. За юу вэ? Юу вэ? Дараагийн Монгол Улсын дараагийн За. Юу зүтсэн бэ? Юу камер. одоо дараагийн хэсэг Та нарыг ингээд зөрүүл хариуд нь шууд зөрүүлээ. гишүүний ингэж байна гэж би намайг хөрлөө. Тийм яам бэ. Гэтэ яг ингээд Чи над давхраад өөрөө гүтгэл байгаа үстэй тийм. Улаан сан шууд гэсэн ингээд. Би бол ингээд тийм сураг сонссон тэрэнд би итгэж байгаа шүү л гэж ярьсан болохоос. За. Асуултаа асуумдаа сонсч. Бидний эдитер өөрөө тэрийг яриа. Хамаг цаг авах. Харин би жоохон буруу ярьсан. Телевизээр тайлбар. Харин дэлгүүсэн. Тэгээ би ч өөрөө яг нэг инстинктээр битгэлзэгч хүн чинь 10 хэдэн гişүү үүдээс ингэчээр би нөө бүтэн суусан шүү дээ. Тэгчгээр нь за одоо эндээ бас тайлбар хийлээ да гэж. Та уг тайлбарууд хэлсэн чи баларсан. Би өөштэй. Гэтэ бас чи бас хаана хизээ уух уу? Ямар хэцүү байдаг тухай жоохон ярьж өгөхгүй байсан тэр үед. Харин Яг хэцүү ч бас хаашаа чи. шүдний хийж ярих бол болох шүдний байхгүй. аппарат зургата. Яагаад зүс наа чин чагнах. Одоо ч нэг юм байна тий. Тийм цогтой юу? Үгүй чи өгөөс юм шүү. Шүний хамаагүй чи юм гээд наас нэг болоогүй яваад байгаа юм шүү.
Харин тийм байсан байх гэдэг Влог. Тэр хэсгийг монтаж Влог. Яг нөгөө үг хэлээ гарч ирсэн юм. Йоо ямар бэлэр юм бэ? Бэлэр гад мэлэр юм. Эцэг хийх нь үлэлтийг үлдээ. Би гарч ирээд манай сэтгүүлч зогсож ирсэн. Яли драгер байна уу гэж хэлсэн. Ани хөлөө бие бодохгүй айгу амар тэнийг юмнууд ярьж одоо монтажчаар юм аа. Юг. Өө яг та нар шиг монтажгүй. Өчнөр нэг амар муухай ёсцгүй. Тэр аюулсны залуу шууд нууцаар өчсөн болж. Харин тийм билээ. хаана? Тэр манай өрөөнд орж ирсэн. Гэхдээ би ингээ манай өрөөгөр усундаа энэ тэгэл бай. Чи өөрөө сэтгүүлч юм чинь. Тэгээд ингээ яасан чинь яриа өгөхгүй гэж за тэгээд камера унтаач монтаач гэж үзлээдсэн чинь микроно ингэж барьчаад тэгээ намайг бичээд исэн юм чи ярьсан. Би айгуу сэтгэлээсээ камергүй айгуу сэтгэлээсээ юмуд л ер нь ийм болж байгаа. Тэгээд ингээ бид нар бас их хэрэгтэй сэтгүүл зүйчин бас ийм чухал том Зүгээр үүрэгтэй. ингийн сайхан Чи тэрийг одоо мэдэж юм уу те? яриа гэж хэлээ. Тэгсэн чинь намаа нөө Гол юм асууя. МСС-ийн гар хүлгэнгүүтээ шууд ингэнгүүтээ ухаадыг асуусан чи ярихгүй гэлээ гингүүтээ миний тэр жижигхэн тайлбар хийж байгаагаас таслаад байгаа. Шинэ дараагийн үсээс тийм. Би одоо энэгээр бас хэлчихээ тэр iOS-ийн Сашаад би ярьслага өгөхгүй. Өөрөө камертаа. Тим сэтгүүлч. Миний хувьд хизээч сэтгүүлч биш. Тэгээд 10 хэдэн жил ажиллахтаа хүний яриаг нууцаар бичих ёстой үзээгүй. Шинийг яриад тоо. Та дараагийн үсээс юм уу? Миксэ бариад тулгаалсан. Хүшээ та дараагийн үсээс гэж үгнэ үү? Юу ярьдаг тэр ирж ш дараа. Тийм. Нэг яриа авчихсан. Надад суу. Ер нь Шууд зүгээр. Яг өөр шиг нүүлж үзүүлж. ер нь дараагийн засгийн газар том байх хэрэгтэй. Одоо нэг олон нийтийн хүсэл байгаа ч татвар нь бага, ирэндээ ээлтэй ил топ гэдэг. Таны хувьд ямар байр суурьтай байгаа? Ерөөсөө тэр шүү дээ. Чи олон нийтийн төрөө барьдаг төлөөлөлөөрөө дамжуулаад. Төлөөллөөр нь хэрвээ хүслэн дамжихгүй байгаа бол өөрсдөө хүслээ хэлж штэ. Амьдрах арга алга байна. Тэ? Ажлын байрууд нь байхгүй болж байна. Одоо зүгээр захаан одоо тэр жигсаал дээр ирж байгаа ганцны залуучдын яриг би сонссон. Энэ хороолт нэг залуу өөр өмнө хэлээд бараг зангираад байлаа шүү дээ. Энэ хороолт лангуунууд ч хоосроод зүгээр ингээд нөө бараа зардаг, фүүз зардаг, гутал зардаг, хувцас зардаг нөхчөж хүртэл ингээд эхнээсээ хаалгаа барьж байгаа байхгүй. Хороолын лангуу юу хоосорсон байл бараг хит хитээр ингээд хоосорно битүү гэдэг ч юм уу байхгүй болсон. Энэ яг олон шалтгаан байгаа. Бодлоох арга хэлбэр нь өөрчлөгч. Нөгөө талдаа татвар дарамт. Тэгээд дээр нь мөнгөний эргэл зогсчод байна. Мөнгө байхгүй болчиход байна хүмүүс чинь. Зээл нь аваад зээлээ төлж чадахгүй. Ингээд одоо авсан зээл нь зарцуулагдаад дууссан. Тэгээ нөө давхар баахан нэг тараалтуудаас болоод өнгөрсөн хугацааны сонгуультай жил байсан. Тэгээ тэрний дараа ингээ баахан тараалтууд яваад тэрнээс шалтгаалаад инфляц амар болцсон. Тэгэхээр мөнгө болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо биш. Тэгээд хаяг бай. Ингээд яриа авчихснаа ингээ. Нөгөө нэг гантамар даргыг нэг ингээгүй байдаг. Тэгтээ би сая буруу мэлчсэн. Сайн уу? Манай даргуу. Манай ч сонгол Монгол юу хамаагүй баг шүү дээ. Тэгжил хийсэн бас тэр чинь шийддэг шатны байгууллагууд нь байна. Болоогүй, манайх болоогүй тэр айлын дасал. Зүгээр хамаагүй шүү. Энэ чинь савын үлдэх ёстой. Цэнгүүнүүдээ цэцэг авсан. Яриа авчих нараар бадарч юм боллоо шээ. Би ер нь жоохон хурдаалхдаг л та. Би бичлэгэндээ зориулж байгаа айдуу алхаж. Цэцэг өрчөөс амар хурд хийгээ яваад гарсан гэсэн. Сайд болох гот. Цэцэг өрөөл өрөөсөө тэнийгээд.
одоо ингээд Цэнгүүний шинэ насыг бүгдээрээ мэддэг чи ингээ 28 хүрч. Иш. Төрсөн өдрийн минь. Вау, ямар гоё юм бэ. За. За. Ажлын албанд бас төрсөн өдөр юм. Нямаа дараа төрсөн өдөр юм. За төрсөн өдөр юм. Би влог хийгээ явж байгаа шүү. За тэгээд найзтайгаа хамт нэг ангид байгаасаа их талархалтай, бахархаж, хүндэлж хайрлж явдаг шүү. Энэ яа хүн юм ярьж байхдаа энэ цэцэг мэцгийн ус мус таа. Айгу айтай. Гэ одоо удаан урт удаан наслуулч гэж бодоод өө нараа баарн билээ. Нааш нь харуулж цул тий. За тэгээ төрсөн өдөр өрөөл очино. За юм байна. Би талбай руу гарч нөө дараагийн жигсаалаа эхлүүллээ. Ой. Цэнгүү гүшүүний өрөөнд ороод ирсэн. Нэрээ өнөөдөр өрөө өсөж байгаа юм чи өрөө танилцуулъя. Манай цэнгүү гүшүүний өрөө бол ийм хүн орж ирээд худлаа ярих арга байхгүй юм цав цагаа өрөө. Нэг ийм орж ирэхээр шалгалтанд орох гэдэг эсвэл үрслэгт орох гэдэг юм шиг ийм мэдрэмж төрдөг. Ийм өрөө байна. Манайхны өрөө ер нь их даруухан байгаа ч тийм манай гүшүүдийн өрөө. Түрүүн Тэмүүжийн гүшүүний өрөөг үтсэн цэнгүүний гүшүүний өрөө байна. Тэгэд ингээд ажлын албатайгаа бөөндөө бид чинь нэг өрөөндөө энэ дунд ямар ч нуу царай хийсэн бүсийг болох боломж байхгүй. 4 хүн нэг өрөөтэй. Тийм байна. Бараг гомдлоод байгаа юм аа. За юм байна. Би талбай гарлаа. Тэгээ дараагийн жишээлт харин нэг дээрээ зэ. Одоо юу вэ? Огцрох амаргүй гэдэг шиг сал. Аасан. Та засгийн газрын гишүүн болчиход. Өөрөө огцруулах юм уу? Би юу? Тий. Хин гэж байна. Салет. Баатархуй сайд, би Баатархуй сайдын нэр блогонд оруулчих. За Баатархуй сайд одоо лектор төвийн гэдгээр нь одоо бүх монголчууд бол андахгүй сайн мэднэ. Тэгээ бас манай энэ үеийн одоо үеийн гэж хэлчихүү тий. Харагдах байдал нь та чи надаас барыг залуу харагдаад юм шиг тий. Тэгээд ийм бас залуу нэг танхимд байгаа. Тэгээсээ бас эрчтэй хүчтэй ажилласан Монгол 5G технологиг сайн оруулж ирлээ. Бас энэ 10 сарын хугацаанд манай арчилсан намын сайд нар ч бас овоо үед ажил амжууллаа шүү. Тэр 5G-г оруулж ирлээ. Олон жил ярьсан тий. Энэ ажил бас хийгдлээ. Тэгээд гэх мэт одоо хэлж ярил одоо зөндөл ажиллаад байгаа. Тэгээ огцруулъя гэсэн туучлаар. Баярлалаа. Ер нь гэхдээ таныг бол огцор гэж хэлээгүй шүү дээ. Ерөнхий сайдыг л огцор гэсэн. Улсын хурлын гишүүд үндсэн хуулиараа шүүмжлэх, огцруулах, хардах, нэмэлт мэдээлэл шаардах үндсэн хуулийн эрхтэй. Та эрхээ хэрэгж үүсэн баярлалаа. Би гэхдээ засгийн газрыг гэдэг үг ер нь хэлээгүй. Ерөнхий сайд огцор гэж хэлсэн гэдгээ бас давхар сануулахгүй манай сайд нар. За, амжилт. Хэдүүлээ талбай гарна. Талбай дээр гараад чигсаал болоод байгаа юм. Эдгээр дээр очие. Энэ нөгөө нэг сэлэв төвтэй холбоотой манай хот ч бас нөгөө баахан барилгын компани байгуулад ингээд хувийнхантай зэрэгцээд орон сууцны 8 хийдэг болоод эхэлсэн. Тэгээ тэрнтэй холбоотой бас нөгөө хувийн хвшлийнх нь бас гомж гаргаад байгаа юм байх шиг байна. Тэгээ би нэрээ нэг таарлцсны асуу яг ямар шаардлага юу болоод байгаа юм гэдгийг. Тэ ажилтгүй болж байгаагаа л үзүүлж байгаа шүү дээ. Сайн байна. Хоёулаа бол 4-5 уулзсан шүү. Тий. Би танд туслаад байгаа. Уулз болгондоо л туслаад байгаа шүү. Сайн байна уу шүү дээ. За сайн байна. За. Тэгээ би тань хараад өнтөө ширлээ шүү дээ. Их баярлалаа. Их баярлалаа. За сайн байцгаана уу? За сайн. Сайн байна. За хоол сууж байна. Сайн байна. Хоол өдрөө сайн байна. Сайн байна. За би сайн байна. За одоо би хүмүүстэй гараа. За сайн байна. За бүгдээрээ сайн байцгаана. Сайн байна. Монголын барилгачтай нэгдсэн холбооны ерөнхийлөгч Наранбаатар гэж байна. За. За би телевизээр таваас тодорхой харж байгаа бидний яваад байгаа акцыг 6 сарын 2-наас хойш одоо энд сууж байна. Өнөөдрөөс хонж эхлэх гэж байна. За. Сэлэв төв дээр нийслэлийн иргэдийн татварыг барьцаалаад 500 сая доллар бонд өсгсөн. Тэрийг Катны компанид өгчлөө. А яагаад гэхээр Монгол компани олох ямар ч боломжгүй санхүүгийн өндөр шаардлага тавиад. Тэгээд Монгол компани нэгч орж чадсан. Жилийн борлуулалт нь 136 тэрбум байх шаардлага тавьчихж байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн 5 жилд
ийм борлуулалтад орлоготой нэгч Монгол компани. Тэгээ зориудаар Nestle дарга Намбаатарыг Nestle худалдаа авах ажиллагааг ийм үйл ажиллагаа хийж нэгдүгээрт үндэсний эрх шиг зөрчлөө гэж үзэж байгаа. Хоёрдугаар одоо энэ Монгол компаниудын эрх шиг тийм Монголын ард түмний эрх шиг зөрчлөө. Энэ ерөөсөө үндэсний эрх шиг үзсэн юм асуудал боллоо. Энэ бол зөвхөн барилгачдын асуудал биш боллоо гэж одоо үзэж бид нэр явж байгаа. Жишээлбэл бол тендерт оролцсон 15 компани барилгын компани байхгүй. За одоогоо бид нарт ирж байгаа мэдээлэл нэг суучих юм уу? Суучих. За. Нэгээс 2 нь барилгын компани. За. Бусд нь одоо уул уурхай энд ижлээ. уул уурхай худалдаа гадаад худалдааны ийм хятад компаниуд авчлаа. За одоо энэ 1008 айлын орон сууц гэдэг нөгөө ногооноор орон сууц байгаа. Тэрийг хятадын ард түмний хөрөнгөөр хятад улс зээлээр Монголд барьж өгч байгаа. Тусламжаар. А тэрийг дагаад хятад компаниуд орж ирж байгаа. Тэр бол дэлхийн жишг байдаг л. Өөрсдөө байдаг. А бид нэр өөрсдийнхөө мөнгийг өсгөж гадны компани. Тэгээ бид одоо ерөнхийлөгчд амар баясгалан дараад ерөнхий сайдад улсын хур судалтай намын бүлгүүдэд дээр нь аж үйлдвэрийн байнгын хороо 20 минутын сайд гэх мэтчлэн ингээ төрийн өндөр албан тушаалтаа 14 хүнд 4 сарын 28 шаардлага гэсэн. Дараад нь 5 сарын 28-нд 2 дугаар шаардлага гэсэн. Ганцхан ерөнхийлөгчөөс нэг хариу ирсэн амар баясгалан дарга улсын хурлын эндэр дээрээс нийслэлүүдийн удирдлагууд хэлсэн. Та нар яагаад үндэсний хэмжээ ган төмөр сайдаас хариу ирсэн. Аж үйлдвэрийн байнгын ороос ирсэн. За энэ хариунууд бүгд манайх руу болон нийслэл рүү цугчиж байгаа. За энэ хариунууд юу гэж ирж байгаагаар хуулийн хүрээнд тендерийн шалгуураа бууруулад үндэсний компаниудаа оролцуулаад гэж. Тэгээ бид нэр нийслэлээс одоо энэ 41 ийм акцийг явьж байна. Бид нар бол 21 оноос хойш бас улс төрийн аюуны салбарын ингээд янз бүрийн чагсаал цуглаан тэмцэл зөндөө хийсэн. Нэг ч удаа улс төрийн зүг унгаж үзээгүй. 6 сарын 2-наас бид улс төрийн акцаар орж байгаа. Энэ юусаа мега авилгал бий боллоо. Мега төслүүдийг дагаад мега авилгал бий боллоо гэж. За энэ дээр бид нар бас өөрсдийнхөө хүрээнд тоо гаргасан. Тендер 2 сая 500 мянган төгрөгийн өртөгтэй зарлагдсан. Тэгж ялсан гэсэн үг хятад компани. Одоо манай гишүүн компаниуд дээр боддоор 2 компанид нэг дээр нь 2 сая 100-аар хийгээд өгч санал ирсэн. Нөгөө 2 сая 500-аар аваад 2 сая 100-аар хэлсэн шүү метр квадрат. За ингээд энийг үүсгэхээр энэ чинь энэ хоёрын зөрүү чинь метр квадрат тутамдаа нэг 16% болж байгаа байхгүй. Тэгэнгүүт 2.1 их найдыг 16% өрчгөр 320 тэрбум төгрөгийн завчаа байна. Энэ бол авилгал, мега авилгал гэж бид. Одоо ногоо автобус чинь юу ч болчиход байна шүү дээ. Ингээд одоо бид одоо хардхаас ирэхгүй өөр. За мэдээж Нямбаатар даргын зүгээс юм уу нийслэлийн зүгээс бидэнтэй уулзахгүй байгаа. Би бол нүд цагаан мөнгө болоо одоо тэд нэр хүн ард түмнөө хүмүүсийг ерөөсө тоохон байлаа. Зөвхөн том мөнгө тоо яриа тэрнийхээ араас яваад бидний айж амьдрал байхгүй болоо гэж байна. Сая 6 сарын 2-ны шөнө ерөнхийлөгч хөрөлсөх хэлсэн тийм үү? Албан тушаалтнууд их хурлын гишүүдэд хандаж хэлсэн, та нарт хандаж хэлсэн. Ард түмнөө битгий шар махтаанахтаа гэж тийм. Одоо бид нэр шар махтаанахтаа явж байна. Юу аахгүй? Ажил аахгүй. Гэртээ сууж байна. Эх орондоо байна. Тэгээ ажиллаа булаалгаж байна. Монгол дарга нар Монгол хүмүүст очих хэвээр ажлыг орлогыг тэр 2 их найдын орон сууц ажил шүү дээ. Тэрээс зүгээр мөнгө авах гэж байгаа юм биш. Энийг яагаад айлын хүүхдэд өгöd байгаа? Өөрөө чинь хүүхд өлөө хоосон байна. Өрөөлийн хүүхдийг яагаад чихэр бурмаар тэжээгээд байгаа? Ийм асуудал яригдчих. Тэгээ энэ одоо хүндрээ цаашлуул одоо өнөөдрөөс бид нэр хурц жотондоо хүрэх гэж бодож байгаа. Яах юм? Тоохгүй л өөр яах юм? Бид энд одоо мөнхийн ингэ суух юм. Хэдийгээр хугацааг өсгөх. Одоо энэ дээр 60 гаруй компани төлөвлөд байгаа. 90 очи яваал байгаа. Тэгэхдээ манай барилгачдын нэгдсэн холбоо бол 21 аймаг салбартай 1990 онд байгуулагдсан үндэсний хэмжээний холбоо. Аймаг орон нутгуудаас дэмжиж байгаа. Сошиалоор одоо илэрхийлж байгаа. Энд одоо хэдэн хүн байна маань одоо тэр чухал биш. Бид бол салахгүй юм. Энийг цаашаа хуулийн байгууллагууд нь шалгаасаа гэж бодож байгаа. Ерэн сурвалж сэтгүүлчд нь шалгаасаа гэж бодож байгаа. Энийг бол манай бүлэг бол зүгээр өнгөрөөгөөгүй. Өнгөрсөн 7 оны 1-р өдөр Нямбаатар даргыг бүлэг дээр авчираад энэ талаар мэдээлэл олсон. Жаргалан гишүүн яг энийг ахлаад явж байгаа. Одоо энэ яг одоо та хэдий ярьж байгаа асуудал дээр нэлээд одоо галс гаргалгаа нь юу байж болох вэ? Яах вэ гэдэгт яг байж байгаа. Одоо жаргалан гишүүн одоо энэ орж гарахтан та харах юм бол саад ч юм бол ингээд материалууд цуглуулсан нөгөө талаас мэдээллүүдийг авцсан. Одоо хуулийн баг ажлуудад ингээд байж байгаа. Бас Тэмүүжийн гишүүнийг тэгээд тэрийг бас нэг сэтгүүлчд бас нэг
дурдаад өнгөрч юм лээ. Тэгэхээр энийг бол ямар сайн анхаарч байгаа. Нөгөө талдаа аюул нь бас юу гэхээр бид нар уг нь энийг бас нэг би тодорхой бодтой зүйл. Би нөө блог хийж байгаа шүү. Зөөр тий. Яаж ингэ бочих вэ? Камертай гарч ирэх бохч ингэ бочих. Би нөө блог хийгээд талбаар гарчсан та. Харин биднэрт харин маш хэрэгтэй шүү дээ энэ чинь тий. Тэгээд юу болсон бэ гэхээр бид нэр анх энэ хот дээр энэ бонд босгож байгаа. Тэгээд баахан барилга барих гэж байгаа. Гадны компаниуд яах гэж байгааг бид нэр Вила одоо оны өмнө яг энэ инерц явж байхад сэтгүүлж байхдаа битүү ярьж ирсэн. Энэ хот дээр чинь энэ мөнгө авуулгаар арай дэмтлээ гэдэг. А юу хэлж байгаа, юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нэр анх үүсэж яхад ингээд дэмжиж байгаа ч гэж. Одоо энэ мэрэгжлийн байгууллага, одоо бизнес хэрэгжлтэй холбоод бас хэлдэг. Дотор материал асуудал нэмгэж яхад нэмгээд байна гэж эсвэл бид хэлдэг. Та нар ингэж штэ нэгдэж өгдөггүй. Яг ингэж байгаа болохгүй али хараа яах нь. Ингэж байгаа бид нэр алдчихдаг. Алдсныхаа дараа өнөөдөр ингээд нэг ийм нөхцөл байдал руу ирээд байна. Одоо энэ хот дээр үүсэж байгаа асуудлыг бид нэр одоо зөндөө ярьсан. Одоо хотын даргатай хариуцлага асуудлууд яригдах ёстой. Мэдээж хэрэг эхний том энэ улс төрийн дөрвөндөө бид нар чинь одоо хаад анзаарч байгаа 2 сард одоо би эхлүүлээл тэгээд одоо 4 сар чангаар нэг улс төрийн нэг юм байна. Тэгээд энэ нэг энэ тогтцсон богцсон энэ хэмжээ хязгаараас давсан олон жилийн энэ асуудлуудыг шийдэгээд байгаа шүү. За би зам тавьж өгье. За баярлалаа. Манай намын бүлэг дээр одоо Жаргалан гишүүн бол тодорхой Нямбата даргаыг уулзаад мэдээлэл авцсан, хуулийн баг ажиллаж байгаа. Дараагийн бүлгүүд ажил нь бол мэдээлэл цуглуулж байгаа хуулийн гац гаргалаа ярьж байгаа. Та эдийг дуудаад, эдрийг дуудаад ингээд энийг бол төлөвлөж байгаа шүү гэдгийг л хэлье. За. За тэгээд орж гараа хэвлүүлээ тааралдаа таах байлгүй мэдээлэл солилцоо яваа. За баярлалаа. Тэмцэж гарч ирсэн баярлалаа. За. Энэ үү тасан. За. Чисээ. Энэ үү яг нэг юм Монгол улсад нэг юм өстэй юм шиг ажиллаж байгаа үз. Сая сонссон анхаа. Босгоны өндөр тавиал Монгол компаниудаа оруулахгүй болгоод яг энэ нэг сонгуулийн хугацааны марафон. Гэс нэг хурдан хугацаанд нэг юм нүдэн дээр нь босгож ирж тавья. Тэгээд алга дашуулъя гэдэг ингээд энэ нэг зөвхөн энэ нэг сонгуулийн нэг хугацааны энэ марафон донд нь Монголын эдийн засаг бизнесийн суур нөхцөл нэг нуран унж байгаа байхгүй. Яг энэ Монголын эсрэг байгаа юм шиг байна. Яг ийм учраас л хүмүүс бохимдож байгаа болохоос тэр нэг сая 9 бусын тэр МСС энэ гэдэг. Би сая ягаад талбай руу гарыг гэсэн бэ гэхээр өчтөр жагсаал хийсэн залуучууд ч өчтөр хаалтаа хийсэн байхгүй. Тэгээ хаалтаа хийхдээ нөө биднийг гарчиж дэмжсэн гişүүдээ өөрсөн. Тэгээ би яг нэг одоо ус төрийн хувьд одоо ус төрч хүн чинь нэг юм ус төрийн өрөөндөө бас жоохон ёс зүй барихгүй болохгүй. Тэдэргүй шийдвэр гарцсан. Ингээд би бас талбай дээр гарчээ бла бла гэдэг ах зохимжгүй байна. Очиж амжихгүй нэгэ хэлсэн. Тэгээ би өндөр зориуд одоо жагсаал дууссаны дараа энэ талбай дээр ирээд энэ нэг яг тэр хэдэн өдөр 20 өдөр 21 өдөр яг цуглаж элдвэрээ гүтгүүлж хин нэгний энэний тэрний захиалга элдвэрээ гүтгүүлээд төлбөр мөнгө авсан гэж элдвэрээ гүтгүүлээд энд ирээд яг Монголынхон залуучуудад эх орондоо амьдрах итгэлийг төрүүлж өгсөн тэр залуучуудад яг энэ ирсэн газарт нэргээр талархж байгаагаа хэлэх гэсэн. Маш их талархж байгаа шүү. Огчрох амархан жагсаалыг зохион байгуулсан, санаачилсан. Би сонссон өөртөө ярьж илээ. Манай үн мөнх улмаа эдэр сууж байгаа л ер нь энэ одоо юу болоод байгаа юм бэ гэдэг. Өнгөрсөн хугацаанд нөгөө редакцийг нь шалгасан те. Иш хараад өгсчихгүй. Гэрэл нь ханаас байна. Энэ талаас л баг. Тэр нөө Норгийн редакцийг нэгдсэн сүүлдээ нөө мөрөөдө тоглоомны хэрэг болж ингээд бараг л нөгөө Норг гэдэг редакцаараа мөрөөдө тоглоом зохион байгуулдаг юм шиг ийм яриаар сүүлдээ оруулсан. Тэгээ энэ бүхэн бол үнэхээр чухалдлыг нь төрүүлж байгаа байхгүй да. Энд барьчихдээ. Тэгээд тэр залуучууд чинь ингээд тэрнээс хойш хэдэн сар жингаа юм болсон. Баахан сошиал өрдөөс мөрөөдө тоглоом зохион байгуулдаг гэх нь хүний амь насан туршил буруутгаж үзээд ингээд янз янзаар дайрсан. Бид өөрөө нөө дайрлалтын дундуур өөрөө байнга явж идэг хүн учраас энэ залуучуудыг бол бас ойлгож байгаа байхгүй да. Тэгээд сая тэр бохимдол нь дээр нь
Энэ засаг төрийн засаглаж байгаа байдал, энэ хотын даргын хийж байгаа ажлууд сая энд барьсан байсан аврах том асар ба штэ. Энэ мэн гээд нүдэн дээр нь болж байгаа энэ нэг юм мөнгөөр зүгээр гулгиж асгаж байгаа. Тэгээд дээр нь дотоодынхон бизнес эрхлэгч компаниудыг бүгднийг татан цөхрөл сөнөөж байгаа. Энэ бүхнийг харж эсэргүүцсээд энэ тухай ярилцчихсан юм. Тэгжээс надад ер нь жагсаал хийхгүй. Ер нь одоо болно штэ хангалттай штэ гэдэг. Ингээч тэгэхгүй салхилаад гэж. Тэгээд жагсаал эхэлсэн гэж. Тэрийг сонсоод надад их сайхан санагдсан. А эднэрийг бол одоо янз янзаар гүтгэж байгаа. Шууд зүгээр гүтгэлэг шүүгээ би бүр зүгээр шууд хэлчихье. Яг тэр би өөрөө гүтгүүлж байгаа учраас. Янз янзын нэг одоо том групп компаниуд ивент итгээл нэг байгалийн баялгаа авахсан чинь нөгөөдүүл нь өгөхгүйгээл нэг засгийн газар огцоргүй шаардлаа энэ төр гэдэг. Энэ дээр би бүр маш хатуу яг их хурлын гишүүний хуваар мэдээлэл авч байгаа мэдээлэлтэй ойр хүн баталгаатай нэг юм хэлье. Энд байгаа залуучуудын шаардлага энэ тэр ухаан удагтай МСС-тэй ямар ч хамаагүй энэ бодит амьдралаас бүр яг гарч ирж байгаа уур бухимдал цугулдал энэ цөхрөл байсан шүү гэдгийг баталгаатай хэлээ. Нэгт хоёр дахь юм бол сая ерөнхий сайдыг огцорж байгаа асуудал нь ямар ч баялагын маргаан байгаагүй шүү. Энэ бол өнгөрсөн хугацаанд ерөнхий сайдын засагласан энэ өөрөө яг энэ засаг толгойлсон 4 жил засгийн газрыг хэрэглэх галтгойг нь барьж ирсэн 2 жил ингээд 6-7 жилийн үйл ажиллагааны одоо тавьсан иргэдийн дүнд огцорч байгаа болохоос биш аль нэг баялагын төлөөх тэмцлээс болж огцроогүй. Энийг ингээд зориудаар их хурлын гишүүд их хурлын танхимаас зарлаад байлээ. Одоо баялагтай эзэн байх юм уу гүм үү гэдэг сонголт гэж ингэж хүмүүсийн тархийг угааж барахгүй ямар ч байсан залуучуудын тархийг угааж дийлэхгүй шүү гэдгийг бас ингээ хариуцлагатайгаар хэлэх гэсэн. Энэ ерөнхий сайдын одоо энэ огцорж байгаа ерөнхий сайдын огцорсон ерөнхий сайдын дүн бол аль сонгуулийн өмнө тавигдсан шүү. Одоо миний сонгуулийн историкнууд жишээлбэл миний энэ одоо энэ Улаанбаатар сувг дээр байж байгаа. Тэрэн дээр тодорхой хэлж байгаа ямар учраас энэ ерөнхий сайд байж болохгүй юм бэ гэдэг тухай. Жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Энэ юу баялагын сан мантай холбоотой МСС ухаан удаг гэдэг эсэн бусын сэдв юу ижүүлээ баахан худлаа хууль санаачлаад энийг эсэргүүцээд байна гэдэг. Тэр бүр хүний толгоонд нь буугаагүй байх үеэс эхлэлтэй шүү энэ ерөнхий сайд тавьж байгаа дүн чинь. Тийм учраас ямар нэгэн баялагын сан эсэргүүцээд ямар нэгэн тэр ухаан удагтай холбоотой асуудал ерөөсөө биш шүү. Айл эрт дүнгээ тавьсан тэр дүнгийнхаа хариуг дүн тавьчаад байхад ягаад явж өгдөггүй юм байдаг юм цухалдал байсан шиг үдэг яг энэ залуучуудын зогсож ирсэн талбай дээрээс бүр хэлмээр санагдсан. Ягаад тэгэхээр нэг чуулганы хуралдаан дээр би ингээд үгээ хэлээд асуух байсан. Даанч одоо нэг би бас нэг мэдээлэл хэлсэн. Нэг сураг сонсоод тэр сураг сонссон сурагтаа итгэж байгаа нэг юм явж байгаа гэж би бодож байгаа. Тэрэнд итгэж байгаа тухайгаа ярьцсан. Тэгсэн тэрийг нөгөө манай зарим гишүүд яалтчгүй ингээд нэг яг видеог нь үзег юм уу пострууд харсан юм уу те хаан чи тийм харсан нотлгээд идэг. Эч би сураг шүүгүүд маш тодорхой хэлж байгаа. Ер нь бол хүн сураг сонсоод тэрэндээ итгэх бүрэн эрхтэй. А тэрийг сураг шүү гэж одоо сэтгүүлчүүд магадлж мэдээлэх эрх байдаг штэ. Яг түүнтэй адилхан ингээ ярьсан байсан манай гишүүд бас уурлах нь зөв. Яг тэр өөрсдийг нь хүмүүс тэгж ойлгоод байна гэдэг. Гэтэл би өөрөө хэрсүү байж хүмүүст хэлдэг. Тийм учраас гишүүдийгээ бас сонссон одоо үг өгүүлбэрээ бас хэрсүү хандаач гэдэг шаардлага хэлээд ингээ өөдөөс манай ардын намын голдуу гишүүд тэгээ хажуу талаас нэг гишүү ингээ бүр дайраад ялангуяа эмэгтэйчүүд баг 10-аад эмэгтэй гишүү өөдөөс ойрлоод тэгээ би үгээ хэлж асуулт асууж чадаагүй. А энэ бас миний алдаа байсан, буруу байсан. Ягаад тэгэхээр нэг зүгээр даваад ярих юмыг би зөв ярьж чадаагүй. Ягаад тэр тийм олон эмэгтэйчүүдэд би дайруулж ерөөсөө үзээгүй юм байлаа. Тэгээд жоохон балмагтаа сандараа жоохон ичээд гэх юм уу. А тэр дунд нэг эрэгтэй хүмүүс энэ төр байсан бол бас байж байгаарыг хэлчих бах. Би өөрөө хоёр ихчтэйгээ өссөн учраас жоохон нэг тэгцэн. Ингээ хэлж чадаагүй маа. А ер нь бол тэр тухайн үед чуулганы тангимд хэлмээр байсан. Ягаад тэр гişүүд юу гэсэн бэ гэхээр зарим гişүүд энэ бол ингээ том бүлэглүүдийн зодон болоод ингээ байна гэх мэтчлэн үгүй шүү уучлаарай. Дүн аль хэзээ тавигдсан байсан. Өнөөдөр тавьсан дүнгийнхаа хариуг өнөөдөр харин ч оройтж одоо хүртэж байна тий. Тэгээ одоо итерхий оройтж бас огцорж байгаа юм байна гэдгийг саяны энэ ордны хашааны гадаа байгаа энэ 60 компани барилгын 60 компани өнөөдөр оролцох тендергүй болчихлоо шүү дээ. Одоо тендер байгаад оролцоод тэрэнд ялагдчихвэл шаардлагат нь нийцэхгүй бол бас нэг хэрэг тендергүй болгож штэ Монголын компаниудыг орох тендергүй болгож байна. Босхын тавьчих чинь. Яаж тэр хятадын зах зээл төрсөлддөг том компаниудын орлого тэр нь тавигдах
тэр том зах зээлтэй одоо оронд одоо үйл ажиллагаа явуулдаг ингээ бойцсон компанитай Монголын энэ нэг жижиг зах зээлд өршөлтөг компаниудын одоо яаж дүүцэх юм бэ те. Тэгэд өндөр шаардлага тавиад зөвхөн тэднэрт зориулаад ингээ тендер оруулчлаа гэд. Нэг талдаа хууль ёсны юм шиг боловч нөгөө талдаа хуулийн аргаар монголчуудыг үнэхээр зөвхрүүлж байгаа байхгүй да. Ингээд ажилгүй болсон хүмүүс ууралж байгаамаа. Одоо жишээлбэл энэ талбай дээр зогсож байгаа залуучууд чинь ингээ харахаар энэ юу гэж барилгын компанитай байж дээ. Энэ юу гэж барилга дээр ажиллаж байт юм бэ гэмээр харагдана. Гэтэл одоо энэ барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн чинь ар гэр. Эднэр дунд эднэрийн гэр бүл дотор өсвөр насныхан зөндөө байгаа. Эднэрийн орлого багасж байгаа. Эднэрийн хоол багасж байгаа. Эднэрийн зарцуулдаг мөнгө нь багасж байгаа. Амьдралд нь мэдрэгдэж байгаа. Тэр бүх уур бухимдал байхгүй да. Тэм учраас ямар нэг юм баялагын сан эсэргүүцэл эсвэл одоо юу гэдгийг нэг ухаан удгийг авах гэжсэн чинь хэдэн залуучууд нь өмнөр нь ороод ийм байхгүй. Монголын төр явдгаараа явна. Ухаан удаг дээр одоо орж байгаа би танаас харуулъя. Эмгтгэл тараас хөлзөө юмнаас яг энэ ухаан удагтай холбоотой ямар бичиг баримтууд түүхэн юу юм бэ гэх. Эндээс харахаар Монгол улсын засгийн газарт 2007 8 он билүү их хурал өөрөө тогтоол гаргаад за стратегийн урд газар эзэмшигч компаниудтай явж хилцээр хий. Тэ? Тэгээд энэ ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу одоо нийцүүлээд гэрээ байгуулаа гэдэг үүрэг өгөө явуулсан. Ингээд засгийн газар нь тэр их хурлын тогтоолыг биелүүлээгүйгээс болоод ийм асуудал үүссэн. Өөрөөр хэлэх юм бол одоо хүртлийн засгийн газар өөрөө ямар нэгэн гишүүн рүү жичлээд байхгүйгээр тэр тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Тийм боломжтой гэсэн үг. Тэр тогтоолоо биелүүлээд хилцээр хийх хүмүүстэйгээ 7 хоног болгон уулзаад зэрэгцээ сууж идэг. Тэгээ тэр хүмүүстэйгээ хилцээр хийх гэсэн чинь авах гэсэн чинь хүмүүс саад болоод байна гэдэг тариг угаалт яваад тэр нь одоо залуучууд руу л ороогүй шүү. Нэг хэсэгтээ орчоод эсвэл орцсон юмсыг сошиалд харагдуулаад ийм л асуудал байгаа. Тэрнээс ямар нэг байдлаар баялагын сан эсэргүүцээд монголчууд баян болох гэсэн чинь хэдэн залуучууд нь нөгөө нэг баялагын эзэмшдэг компаниудын өмнөр дайрч ороод гээд ийм гүтгэлэг битүү явж байгаа. Гэтэ маань залуучууд бол ийм гүтгэлэгт орохооргүй итгэхэргүй болсон байлээ. Тэм учраас хэдүүлээ явъя. Тэм учраас би энд ирж зогссон залуучуудаа талархал илэрхийлээд бас бид нар энэ ерөнхий сайдын засгийн газрыг огцруулах тал дээр байр суурь нэг байсан хүмүүс ямар нэгэн хин нэгний дохиур чигчлээс түлхээсээр яваагүй шүү гэдгээ энэ талбай дээрээс гарсан хилээд залуучуудаас талархал илэрхийлэх гэж гарч ирсэн юм аа. Тэгэхгүй л өчтөр би нөгөө гарч ирч чадаагүй учраас. Тэгээ ер нь бол энэ саяны залуучууд нэг жишг тогтоосон. Ер нь бол тэмцэж жагсаалт цуглана гэдэг бол зөвөр гарч ирээд орилж хашгираад хэрүүл зодоо өдөөд цагдаатайгаа тулаад нэг үүмэн дэгдэхийг юусоо хилдэггүй юм байна. Жагсаалт цуглаж гэдэг чинь шаардлага ухаалгаар хүргэх тэрэндээ санал нэгдсэн хүмүүсийг ухаалгаар цуглуулах асуудал юм байна гэдэг ийм шин жишг. Чи Монголын төрөл албаг урсан мөнхийн эсрэг өмнө чамайг угаасаа зайлуулсан чи яасан сурч байгаа ном Монголын төрөл албаг. Чи битүү хоц гэж байна. Үгүй гэж. Чи эсрэг юм зайлаарай заяа чамайг за энэ дэвж байгаа сад чинь заяа. Оюун эрднийг сайн чанаг Монголын ард түмбүүд мэдэн заяа. Харин баярмаа та нар шиг арчаагаа алдсан ур сулаачуудыг бол Монголын ард түм хизээч өшөөхгүй за. Яг ингэж Оюутны хаач өрөхгүй шүү. Үнэ хаач өрөхгүй шүү дээ. Амар бяртаа хүн шүү дээ тэр хүн чинь. Гол нь субъектив асуудал биш. Яг л ийм байгаа юм л та. Тэгээд нөгөө хүмүүсийн санаа бодлыг бол үнэхээр бас барьж чадд юм аа. Тэднэрээр бахархаж байгаа. Гэтэ ийм хүмүүс шаардлага хэлж байгаа хүмүүс чинь бас яг үүндээ зарим нь бас үнэн л юм билээ та. Тийм учраас 50 сонсчих хэрэгтэй. Тэгэл хараад зүхэл бийт хүрээл яах вэ хөө бид нар одоо ямар үеийг авчрах гэж байгаа. Тэг Монголын эсрэг яваад байгаа нэг ширхэг хүн энд байхгүй шүү дээ. Ялангуяа бидний үеийн залуучууд бол мэдээж яг ийм хараалах юм бол зөндөө гарна. Тэгхэл гэж улс төрд орсон. Хамгийн гол нь энэ харааж байгаа бүх хүмүүст санаагаа ойлгуулах, бодлогоо ойлгуулах нь бидний үүрэг. Тэрнээс ингэ талцаал эсэн бусаар нь хилээч ч юм уу те дайсагналцаад байх юм байхгүй. Яг үндэ бидний буруулахгүй да. Сэтгүүлж байхдаа миний хийжсэн ажлууд мөн хүрээгүй нь штэ. Тэгэл бид нар бас нөгөө талдаа үнэхээр зөв юм яриад байгаа юм бол тэрийг ойлгуулж чадаагүй байна. Одоо яг ийм ууртай ах эгч нар бол ер нь олон байгаа дөө. Тэгэд энэ бүх хүмүүс ингээ ууралж байна. Өнөөдөр ингээ хашгиртлаа ингэж үзэн ядж байна гэдэг чинь
бас бид нэр өөрсдөө ойлгуулж чадаагүй байна гэсэн. Нэг талдаа хэлэх юм бол бидний буруу байхгүй. Нөгөө талдаа олон нийтийг ингэж уур бухимдлаар тижээж хав харанхуй PR-аар өнөөдөр хүртэл явж ирсний үр дүнгууд нь л энэ хүмүүс ихтэй бол үзээд ядах шаардлага байхгүй. Энийг өөрчлөх гэж л улс төр байдаг болохоос гомдлох гэж биш. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа тэгэл өөрчлөхийн төлөө явна да. Тэр хүмүүс бол үнэхээр ууртай байгаа. Ингэж ер нь бол дэлхийн нийтээр ийм болцсон юм. Нэгдмэл байдал үзэл санаагаар лид хийгээд өмнө нь бол тийм нэгдмэл байдал дээр засагладаг байсан бол одоо дургууг нь хөрөх, үзэн ядуулах, чигшүүлэх энэ технологиар асар их явж тэгээд хооронд нь хагарал талцал үүсгэж сул хүчийг сарниулж гэх юм уу. Тэгж ингэж засагладаг болсон. Тэгээд тэдний хийсэн PR-ийн үр дүнгууд тийм ор бохомжтой хүмүүс энэ нийгмээр дүүрэн зөндөө байна уу? Алуулах гэж нэг ихчээд алуулах гэжсэн. Явж л байхгүй. Түрүүн яриад байсан нэг ухаадтай холбоотой бүтэн юм цүн ухаадаг биш 5-7 стратеги орд газартай холбоотой юм түүхэн эмгтгэл байхгүй. Тэгэд энэ гişүүдэд тараацсан. Тэгээд бид нэр бүгдээрээ үзээд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр засгийн газар л их хурлынхаа өгсөн үүргийг биелүүлээгүй, ажлаа хийгээгүй байна. Тухайн үед одоо ерөнхий сайд нь Баяр байсан. Уул уурхайн сайд нь Наранхүү байсан. Тэгээ тэр хүмүүст ашигт малтмалын тухай хуультай нийцүүлээд хайгуулыг яаж хийсэн бэ гэдгээс шалтгаалаад тэр хуулиндаа нийцүүлээд хилцээ хийх үүргийг засгийн газарт өгөөд их хурлаас өгсөн байгаа. Тэрийг л биелүүлээгүйгээс болоод өнөөдөр асуудал үүсэж байгаа. Гэтэл манай засгийн газар тэр хүмүүстэйг хариуцлага ярих нэгт, хоёрт одоо байгаа тэтгэвргүй хэрэгжиж байгаа тэр тогтоолыг биелүүлэх ажлаа хийхгүйгээр зүгээр гадагшаа ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс рүү жичлээд нөгөө яг дэрэгдэн суугаад байгаас 7 хоног бол гуулзаад байгаа юм. Чуулган дээр ч ерөөсөө хэлсэн. Од жаргал захиралтай би уулзсан ярьж байгаа гэдэг. Гэтэл гадна талаа ингээд саяны ихчийг харж байгаа шүү дээ. Чи ингээд баялагын төлөө явсан та нар хэсэг үслээ. Тэр гэдэг нэг юм мэдээлэл өгсөн. Зориуд ингээ уурлуулад гэсэн үг. Нийгмээ ингээ хав харанхуй болгож ин гэсэн үг. Худал хуурмгаар засаглаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд ийм мэдээлэл өгөөд энэ дунд нь ингээ монголчууд хоёр хуваагдчихад, хоёр талцчаад ингээ байж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар хин нэний тохиороор яваад идэх бодоод цаг хугацаа харуулж байгаа дөө. Тэгээд энэ дээр нэг тайлбарууд байхгүй. Нэг юм баахан загнуулчлаа ёо. Гэхдээ зүгээр бид нар чи ингээд би чи нэвтрүүлэг хийдэг байхдаа гудамжинд зодуулан гаалтдаг байсан шүү дээ. Зарим дугаар хийчихэд. Одоо би тодорхой жишээтэй хэлж чадна ингээд байна. Тэгээ сая нэг хүн ингээд хашгираал явангууд зөрүүд өнгөрч байгаа хүмүүсийн харц өртлөө өөрчлөгдөв. Зарим нь санаа зовоол. Зарим нь бол шууд ингээд сөхтөөлч хүмүүс аваарчих гол та юу шоогон болоод байна гэл ингээд. Тэр нийгмийн ийм уур бухимдал тэгээд нэг ийм зөвхөрсөн итгэл найдвараа алдсан ийм хүмүүсээр дүүргэх бодлогын ажил нь нэвт орсон байна. Тэгээд нийгмийг ийм хав гарах болгож чадсан энэ засгийн газрууд өнгөрсөн хугацааны ерөнхий сайдууд тэдний PR-ийн багийнханд баяр хүрэх наашийн тэгтээ та нараа бахархаж байна. Үнэхээр Монголын нийгмийг бол тархийг барьж чаддсан байна. Агуу юм байна. Ийм хүмүүсийн бол хаан зүрхгүйг бол мэднэ. Гэтэ хаа өрхөө бас мэднэ. Тэгээ одоо ямар ч хэлсэн ерөнхий сайдын огцрох шийдвэр бол гарцсан. Одоо ирэх 4 өдөр бидний намын баг хурал хуралдах товтой байх шиг байна. Баг хурал нь хуралдаад дараагийн ерөнхий сайдынхаа нэр төшөөлөд ингээд ороод ирэх бах. Ер нь бол одоо төрийн ажлыг зогсоохгүй урд урагшлуулах хэрэгтэй. Нэг зүйл байгаа. Оюун эрдэнэтэй оюун эрдэнэгүй Монгол төрийн эхлүүлсэн ажил, сайн ажлууд нь явна. Энэ хэлцээрүүд үргэлжлэнэ. Тэргүй бэлэн байгаа хуульд нийцүүлэх асуудал байгаа шүү дээ. Тэр хуулиндаа нийцүүлэх ажлууд явна. Энийг зүгээр их хурл руу шууд зориуд оруулж ирэх гээд байгаа. Засгийн газар өөрөө хийгээгүй ажил, өөртөө өгсөн үүргийг дахиж өгүүлж байгаа энэ ажил бол яг парламентыг хоёр угаад нөгөө нэг парламентыг л
хүчгүй дорой болгож харагдуулж энэ парламентыг тарааж бүр энэ хаад засаг руу явуулах гэсэн хүмүүсийн санаархал. Одоо парламент руу оруулж ирж байгаа л МСС-ийн ба үгүй гэж хуваах гэж байгаа байхгүй. Гэтэл тех шаардлага байхгүй. Засгийн газар өөрөө тогтоолыг биелүүлээд ажлаа үргэлжлүүлэх хийх ёстой. Тэрийг биелүүлээгүй хүмүүстэй хариуцлага яар. Монгол Ардын нам. Монгол Ардын намынс одоо дараа нь томилогдох ерхий сайд. Тэр тогтоолыг биелүүлэх ажлаа хий. Ийм л юм байна шүү дээ. Тэрнээс хэн ч эсэргүүцээд байгаа юм байхгүй. Одоо их хурлын гишүүд гайхаж байгаа зү. Бид нэр одоо бүх бодлогын дэмжижээд тахад бодлогын дэмжлэг эсэргүүцээд байгаа юм шиг гадагшаа тарих угаж болохгүй шүү дээ. Гишүүд гайхаж байгаа байхгүй. Бүх бодлогын дэмжээл явсан шүү дээ. Итгэл явсан шүү дээ. Арчилсан нам итгэлээ, арчилсан намын гишүүд итгэлээ. Гэ хамтарсан засаг хийлээ. Яв гэлээ. Тэр итгэлийг л эвдсэн шүү дээ. Тэр итгэлийг давуулаад энэ Монголд юу хийж байгааг нь харалт. Сая гадаа жишээ нь байж байгаа. Жархан компани жишээл энэ шүү дээ. Бизнес их боломжгүй болгож штэ Монгол. Тэр Монгол төстэй юм шиг. Энэ жишээ маш олон зүйл дээр багш одоо энэ замууд дээр байгаа. Жишээлбэл одоо дотооддоо цементээ хийдэг бол стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө хийдэг болыг бодлогоор явж ирсэн. Тэгээ цементэн дээр ямар арга хэмжээ авлаа. Гурилан дээр юу хийлээ. Одоо хойдонгоос эхлээ бид нэр айлын хөрөгчнөөс хоолоог үүдэл болох гэж штэ. Өөртөө гурлаа хийдэг болсон байсан. Импортын гурлан дээр татварыг нь тэглээ хийцэн. Тэрийгээсээ цуцлах гэсэн нэг хурал дахиад цуцлсангүй. Ингээд дахиад нэг жил явна гэдэг бол Улаанбаатар тариалагчдад асуудал үүснэ, гурилан үйлдвэрлэгчдад асуудал үүснэ. Ингээд яг хуучин шиг хоёр өршөөс гурилаа гүйдэг болох гэж байна шүү дээ. Би одоо энэ сэтгүүл зүйн салбарт 16-7 жил байгаа. Зууны мэдээ сонинд намайг ажиллаж 2009 онд яг манай нөхцөл ийм байсан. Би өөрөө сурвалжлагаа явж исэн юм байхгүй. Бүтэн нийтлвчээ зураг аваа явж исэн. Энэ манайх ядаж энэ гурилаа өөртөө хийдэг болохгүй болвол айлд эвгүүтэнгүүд л манайх гурилгүй болчдөг. Айл хилээ хаангууд идэх юм болчдөг. Эсвэл бол тэднэрийн хэлсэн үнээр тулгаж авдаг болчдөг. Импортыг тэгэлснээр, импортын татварыг тэгэлснээр ерөөсөө энэ зах зээл шууд ажиллаад олон өрсөлдөгч бий болоод тэгэл энэ үнэн буураад байдаг юм байхгүй. Зүгээр хяналтанд л ордог. Том зах зээлтэй манай жижиг зах зээл шууд өрсөлдөх боломжгүй. Тэмүүл цаас дотоодоо бэхжүүлээ гэдэг бодлого явж ирсэн нэг таслан зогсоогоод хийсэн. Ингээд энэ ерөнхий сайдын энэ одоо энэ байгаа хотын дарга хоёрын энэ огцрох шалтгаан бол ухаан удаг баялагын сангаас бүр аль хэдэн жилийн өмнөөс л үүссэн. Төгсөл нь бүрдсэн. Тэрний дагуу огцорч байгаа. Тэгээд одоо янз янзаар тарих угаан, янз янзын PR явуулна. Намайг одоо жишээлбэл MCS-ийн байранд амьдэрдэг гэл ингээл ярих юм. Одоо та бүхэн санаж байгаа бол намайг энэ олон жил дагж байгаа манай ютубер бол маш сайн санаж байгаа. 2022 он буюу сонгуул болохоос 2 жилийн өмнө би улсын наадамтыг барилдал тий. Тэр жилийн миний влогийг үзэх юм бол би энэ байлаа бастаад л амьдарч байгаа шүү дээ. Одоо би тэр хэсгээс нь хальт үзүүлье. Юу сонгуул, юу нөгөө баялагын сан те, юу нөгөө ухаан удаг энэ тэр байгаас юм би тэр байранд түрээсээ төлөөд амьдарч байсан. Одоо амьдарч байгаа цаашдаа би түрээсээ төлөөд амьдрна. Одоо тэнгуут утгагүй л гэхгүй. MCS-ийн байранд амьдардаг бол MCS. Жишээлбэл одоо Инкантууд амьдардаг хүн Ориглын гамбагийн гэх юм тий. Хүн нүү харвал хотонд амьдарч бүх хүмүүс тэгээ чойж сүрэнг хүмүүс юм. Тэгээ одоо би тэнд байр сонгосноор од жаргалах болж чаддаг байхгүй. Тэгээ энэ тариг угаалтанд бид нэр бас итгэн одоо эсвэл нэг бол итгэчмээр юм бэл. Тэгээд биш байсан юм байна шүү. Тэгээд дараа нь гимшмэр юм бэл тий. Баг тайлбарлаж байгаа. Тэгээ би сая тэр нөө ерөнхий сайдыг итгэл үзүүлэхгүй гэдэг шийдвэр гардаг орой гэж үүрээ харьцаасан бид нэр. Намайг ч сохтоо мөхтөө хийсэн бусаар гүтгэлээсэн тэ би ч одоо шүтэндээ юм юмтай тэгэл шинээрч болцсон байсан. Манай сэтгүүлчсээ хэлээд байгаа хэвээр би одоо сохтоо биш юм. Тэгээд тэр өглөө орж явахдаа би нөө албаар флекстэй байгаа юм биш шүү дээ. Би зөв албаар намайг нөгөө MCS-ийн төлөөлөл гэдэг би чинь жоох юм гүжүүд байхгүй зарим юм дээр тийм стори оруулсан. Тэр хүмүүс заримийнх нь зоог болж байгаа шиг байлаа. Гэхдээ зүг би санаа зовхгүй. Одоо би гишүүн болоо жил болоогүй байна. Гишүүн болох битгий хийлэл сонгуульд өршөлтөхөөс өмнө
хөрөнгө оруулалтын мэдүүлэг бөглөдөг. Гишүүн болсныхаа дараа дахиад хэдэн сарын дараа бөглөсөн. Бүгд нээлттэй байгаа. Хамгийн сүүлийнх нь одоо 5 сард ил болох байх. Зарим намайг бодож байгаа шиг үл энэ намайг бүгд таних албагүй шүү дээ, дагах албагүй. Тэг мэдхгүй хүмүүс нь огцом ингээ баяжаад байна. Тэрийг гахуулаад уучлаарай. Тийм байхгүй. Одоо энэ 5 сард болох миний хөрөнгө оруулалтын мэдүүлгээр тодорхой харагдана. Миний орлого бараг 300% буурч байгаа. Буурахаар юм байна лээ. Энд ажиллахаар. Би өөрөө төрийн байгууллагад өмнө төрийн яамд 4 жил ажиллаж байсан. Тэр үед бас амьдрал бас нэлээд чанга болж ирсэн. Яг тэр бид нэр өөрсдөө дотроо байдаг үнэт зүйл маань тэгээд өөрийнхөө амьдрах жилийг зөвхөн 4 жилээр биш 50 жилээр бид нэр зорж алсыг харж явдаг хүмүүс. Өөрсдийн өссөн төрсөн хүмүүжил, өөрсдийн олж авсан итгэл үнэмшил энэ дотор маань юм хулгай байхгүй. Хүнээс нэг ахуйн хэрэгцээний юм гуугаад үйлчилдэг ийм сэтгэл зүй сэтгэхгүй биднэрт байхгүй. Бидний олон биднээс доош үеийнх нь л байхгүй. Хувийн хвшилд ажилладаг байхдаа бизнес хийдэг байсан. Харилцан энэ бол байна. Энд бол байхгүй, боломжгүй. Одоо жишээлбэл намайг согтуу байна гэж хэлж чадж байгаа нөхдүүд бол өөрсдөө чуулганы танхим согтуу байна гэж хэлж чадж байгаа нөхдүүд өөрсдөө юу гэхээр энд согтуу байх тухай, энд ямар нэг байдлаар зөв бус авирлах тухай бодож чадж байгаа хүмүүс гэсэн үг байхгүй өөрсдөө. Би бол энийг хөв тавилан гэж бодож байгаа. Нэгт энийг асар том даалгавар гэж бодож байгаа. Хамгийн анх тангар үргэсэн цагаас эхлүүлээ би хэлжээс амьдралдаа тангаргалыг гэж ганц удаа хэлсэн. Тэрнээс хойш бидний сэтгүүл зүй ямар байгаа вэ гэхээр энэ хийж байгаа ажил энэ төрийг хүндэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын парламентын системд тогтолцоо руу шилжсэн энэ 30 хэдэн жилд нийтдээ нэг 630 гаруй улсын хурлын гишүүн байсан байна. 30 хэдэн жилд 600 хэдхэн хүний хийсэн ажил хийж байгаа ажлыг тэд 600 эдийн нэг байна гэдэг бол одоо байгаа эрхэлж байгаа энэ ажил албан тушаалаа хүндэтгэх үүргийг шууд өгчөж байгаа байхгүй. Би жишээл тэгж хүлээж авч байгаа. Тэгж хүлээж ав. Яг тэр сэтгүүгээр ажиллаж байгаа. Яг тэр ёс зүйг баримталж байгаа. Би хэнийг гүтгэхгүй, доромжлохгүй. Өнөөдөр үйл ажиллагааг нь эсэргүүцэж байгаа ерөнхий сайдын талаар би жишээлбэл нэг удаа доромж үг хэрэгжилж үзээгүй. Нэг удаа би шинж байдлаар нь ялгуурлан гадуурхсан, доогорлсон, давхурхсан үг үйлдэл үзүүлж бичиж байгаагүй. Эндээ хүн хаппи байдаг. Одоо жишээлбэл парламентын гишүүн болоод энэ дотор орж ирээд ховцлолтондоо хүртэл би анхаардаг байсан. Эхлээ би нэг ингэ зангаагүй явдаг, заримдаа бодолгон дээр бичаг энэ хүмүүсдэг байсан. Тэгээд тэр банк оруудын танхим, өөр танхимууд төр орохоор цаанаасаа ингэ нэг үл хүндэтгэл би өөрөө гаргаад байгаа юм шиг мэдрэмж төрөд. Тэрнээс хойш би цангаа зүвдэг ус. Би чинь эфиртэй үеэс бусад үед нэг хослол өмсдөг хүн байгаагүй. Гэдэг ч юм уу жишээ татж байгаа шүү. Ер нь бол хөв хүн өөртөө тавих юм ёс суртахууны хэм хэмжээ энэ дотроо багтаж амьдардаг юм аа. Яг тэрүүгээрээ бусдыг олж хардаг юм аа. Тэрүүгээрээ дүгнэдэг юм аа. Тэгэхээр надад бол энэ чуулганы танхимд энэ ордонд гүлэмцүү явах ямар ч тийм ёс суртахууны боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд намайг гүтгэлээ гэж одоо биднэрт буруу мэдээлэл өгөө монголоор ярьсангүй зарим нэг хүн тэгээд тэр хүмүүс надаас уучлалт авах хэрэгтэй. Намайг парламентын танхим дотроос их хурлын хууль тогтоох дэд байгууллагын үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг хууль баталдаг танхим дотроос лодо самбог гишүүн согтуу байна гэж хэлсэн гишүүд уучлалт авах хэрэгтэй. Гүтгсэн гэж намайг гүтгсэн гишүүд уучлалт авах хэрэгтэй. Би бол тэднийг гомдол гаргахгүй. Ягаад тэгэхээр би хичнээн гүтгүүлд оромжлуулж байгаа ч гэсэн хин нэгэнд гомдол гаргаж үзээгүй. Зөндөл янз янзаар хилүүлдэг. МСС эхлэх нь нэг ширхэгч хүн тэндээс танихгүй би. Борлуулалтын алба надад төрөөсөлж исэн тэр менежерүүдээс өөр хүн танихгүй би. Ресепшнүүдээс өөр хүн танихгүй. Тэгээд шууд МСС ингэ нотолж яриад гар хөлөөд энэ тэр намайг улаан цавал нотолж яриад байгаа шүү. Тийм бол тэрийг нотолхыг би гомдол гаргаа явах боломжтой. Гэтэл би гомдол гаргаад явна энийг нотолж яар гэдэг нь
тэгж ярьдаг хүмүүс бол энэ мэдээлэл хүлээж авч байгаа хүмүүсийг тэнэг гэж үзэж байгаа гэсэн үг байхгүй. Намайг хүн ингэ хэлчихэнгүүт тэр хүмүүс итгэн штэ гэж бодож ийн гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэнэг байна гэж ойлгоод байна. Би бол хүмүүсийг хэрсүү байна гэж ойлгож байгаа. Хэрсүү байгаасаа гэж хүсдэг. Тийм учраас заримдаа хууртаасаа гэж хүсдэг. Хууртснаа дараа нь ойлгоосоо гэж хүсдэг. Тийм учраас хэнд ч би гомдол гаргаж байгаа. Гомдол гаргахгүй цаашид ч. Энэ гүтгэлэг дормжлол хаан зогсдог вэ гэвэл гүтгэлэг дормжлолыг хүлээж аваад итгэдэг хүмүүс хүч оруулж идэг. Энэ хүмүүс итгэхээ болоод эргэлздэг болоод хэрсүү усан цагт гүтгэлэг дормжлол зогсно. Аль соёлт нийгмийн хөгжил яг энэ дээр л бий болж ирсэн. Манай туслах гэж байгаа одоо энэ хүслэн сая эрх зүйчээр төгссөн тийм эрх зүйчээр төгссөн. Тэгээ би нэг энэ ажлын албанд нэг айхтар туршлагатай гэхээс илүүтэй би өөрөө туршлагагүй байхдаа ажилд орж исэн. Аль хоёртон байхдаа 2 дугаар курсээс л ажил хийгээл ингээд сэтгүүлчүүд ингээд явцсан. 2009 онд л парламентын сурвалжлагчийн өмнөх авч ийл штэ. Тэгээд ингээд өөрөө туршлагагүй байхасаа ингээд явц учраас туршлагатай гэхээс илүүтэй яг энэ чиглэлээр ажиллах хүсэлттэй, мэрэгш хүсэлттэй ийм хүмүүстэй хамтарч ажиллахыг эрмэлздэг. Тэгээд бас яг өмнөх заншлихын дагуу ямар нэгэн хатуу хамаатан садан биш. Тэгэл ийм дөнгөж төгссөн будгын өнөртсөн юм оюутан одоо ингээл хамт туршлагачаал юм. Тэгээ сонноос манай хөсөлн бүтээч нэг өдөр турсан юм билээ. Тэгээ нэг уламжлалт асуулт асуучгүй гэслээ. Тэр нэг санджээвэл анхны влоглууд чинь анхны влог дээр байхаа тий. Увчкав дээр алхаад би нөө учрлыг танилцуулаад ингэ явцдаг байхгүй. Тэгээ би яг энэ дээр хэлжсэн ах トゥ хамаатан садан гэхээс илүүтэй мэлээ тэгээ. Тэгээ би учрлаас тэгээд чи надаас урахгүй үстэй гэсэн чи гайгүй гэдэг чигтэй. Одоо ихсэнгээс асууна. За. Гайгүй. Тэгээд ингээл нэг өрөөндөө бид чинь ингээл өвд аваад асууж идэг. Одоо тэгэл хамт суралцаал явна да тийм ээ. Тэгээд эрх зүйч учраас бас нэг хууль бичиг саастаа зууралдах сонирхолтой хүн гэдэг нь бол сайн гараад юу яа. Бацаануудаа цэцэрлэгээс нь авъя тэгээд наагур нь сэнгэлт ороод дархай аваргыг хөшөө очиж үзье. Тэхүү. За гарна. Гарах уу? Хүслээ. Тэгвэл би л хүртэ жил хүргэн бол би төгжээ яваа. Ямбатра нийслэг хаалганд чинь нэр хүртчихэд удаа шүү. За. Яаж юм багтж байна уу? Оо. Архаа явчих. Юу залуу байхгүй юм. Чи бас айгүй ихтэй хэлж шүү. Шууд. Гэтэ ингэж сонсохоор үнэхээр нэрээ. Бүр нэг ямар учиртай юм бэ энэ хиний төлөө ажиллаад идэг юмэр байгаа зү яг жигнэсээ одоо мань мэтиг нэг компани MCS гэлдэг хүмүүстэй хутгаад байдаг. Гэтэл өөртөө энд хятадын компанид хийжээгээд байдаг ямар учиртай юм бэ? Өөртөө компаниа ингээд компаниудаас хөрүүлэх нь ямар хөс сонзын бүр гайхаад байгаа юм. Одоо юу ч хийсэн хятадууд юм. Болохгүй гээгүй. Гол нь шудраг өрсөлдөөн байх хэрэгтэй. Нэгт хоёр дахь юм бол энэ Монголын дотоодын аж ахуй нэгжүүд боожин гэдэг чинь хэдэн захирлын мөнгөтэй болох тухай асуудал биш. Тэнд ажилладаг хүмүүсийн орлого, тэнд амжилтдаг хүмүүсийн орлого гэдэг чинь зөвхөн тэр хүмүүсийн мөнгөтэй болох асуудал биш. Тэнд гэрт өсөж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа. Тэр гэрт амьдарч байгаа хүмүүсийн хэрэглээ гэдэг чинь зөвхөн тэр гэрт амьдарч байгаа хүмүүсийн хэрэглээний тухай ойлголт биш. Өөр нэг газар бизнес эрхэлж байгаа, худалдаа эрхэлж, үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүсийн орлого. Өнөөдөр нэг айлд орж иж байгаа орлого чинь зөвхөн нэг айлын орлого болоод ууршаад алга болдоггүй. Тэр цаашаа өөр нэг бизнес хийж байгаа хүмүүсийн орлого болж ингэж мөнгөн эргэлт урсч идэг. Энэ урсгал зогсохоор л жинхэнэ сүрэл үүсэж байна гэсэн. Дефолт болж байна гэсэн. Зогсоох гээд байгаа юм хааш. Ер нь
өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажлууд нь. Энийг л эсэргүүцэж байгаа юм. Энийг бол яг бие дааж бизнес хийдэг, бие даагаад өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг. Өөрийнхөө хувь зээг нурандаа үүрээд ингэ явж байгаа манай Монголын яг энэ идэвхтэй хэсгүүд бол яг ясаараа мэдэрч байгаа шүү дээ энэ асуудлуудыг. Зүгээр л ингэ сууж иддэг те. Тэгээл нөгөө багс сундуур короныхаа дарганараас ингэ юм нэхээ байж идэх хэсгүүд ч бас байдаг. Тэр тул сонирм биш шүү дээ. Тэгэхээр Монгол төрийн бүх ажил өрхийн амжиргааг сайжруулахад л чиглэнэ. Өрхийн амжиргаа гэж юу юм? Тэр орлого хаанаас ирдэг? Яавал тэр орлого нэмэгддэг юм? Тэр орлогыг хэн үсгдэг юм? Тэр компаниуд яаж бий болт? Яаж өсөж боождгийг? Монопол олигопол болоод энэ эсвэл картел үүсгэчээд ингээд зах зээлээ дарамтлаад байна. Төрийн ажил тэрэнд гомдоод хориг тавих биш байхгүй. Татаж унгах биш. Төрийн ажил бол тэр монопол үүсгэж байгаа нөхцөлийг л шудраг өрсөлдөөний хэрхэн өрдөх вэ? Бий болох вэ гэдэг л тохируулах тогтолцоог хийх асуудал. Тэгээ гişүүд нь яг энэ зүгээрс ингээд юм чиглүүлээд өргөн барих гэхээр засгийн газараас одоо өргөн барих гэж байгаа байж энэ нэгдсэн бодлогоор явна маа энэ хэрэгчээд одоо өнөөдөр ямарч хийсэн юм байхгүй. Гэдэг нь юу гэлж ийм нэхэр нэг л их мега төсөл ярьсан. Том гүүр зам ярьсан. Тэ. Тэгвэл амьдрал төрийн компаниуд нь ингээд барилгацсан каска газар дэвссэн, лангуунууд нь хоосорсон. Үйлчлэгээний газрууд нөгөө таалгаа барьсан нэг ийм л өгцөл байцалтай байж байгаа юм. Нэг зүйлийг баталгаатай үзэж байгаа хүмүүстэй хэлье. Татварын шинжилэл 1 жилдээ байхгүй одоо. 1 жилдээ байхгүй. 26 онд татварын ямар нэгэн голдолт байхгүй шүү. Амар харамсалтай. Татварын багцуул оруулж ирнэ гэж хэлээд бүх гишүүдийн татвартай холбоотой хуулиудыг хойш татцсан. Засгийн газар. Тэгээ өөртөө өргөн барихгүй сургаад тогтворч байгаа. Одоо 6 сар гараа явцсан. Одоо ингээд дараа жилийн төсөв төлөвлөгдөнө. Дараа жилийн төсөв төлөвлөгдөхөөс өмнө татварын бодлого шинжлэгдвэл амждаг, хэрэгжих боломжтой болдог гэсэн үг. Одоо амжихгүй. Инхээр 26 оны төсөвт бидний татварын шинжилэл баггүй. 26 онд бас татварын асуудал хэцүү. За ингээд энэ намар байдаг юм уу те намрын чуулган байд юм ингээд батллаа гэж бодоход 27 оноос л гэсэн үг. Тэгээ энэ ямар том орлон сүйдэх ажиллагаа вэ гэж. Тэгж яхад л нөгөө киногоо яриад ухаа авахсан чи ингээл. Тэгээ энэ мэдрэл муутай PR бол цааш та явахгүй. Би бол энэ улс төрд байх хугацаанд ямар хугацаанд байх юм бүү мэд. Лав байх хугацаанд ил тод нээлттэй байх. Ил тод нээлттэй байна гэдэг чинь худал хуурмаг янз янзын PR-т анхаарал хандуулахгүй гэсэн үг. Тодорхой баял гэж байна. Би бол одоо ингээд юу болж байгааг сторидод хэлдэг. Жишээлбэл. Энийг манай нөгөө нэг манай үеийнхнээс дээш үеийнхээ юу гэж үзсэн хэрэг ингээд сошиалд ямар их цаг зарцуулт юм. Попрото юм уу? Тэр янз янз зардаг. Энэ гэтэл манай үеийнхнээс доод үеийнх нь нээлттэй байдлаа. Үеийнхний хандлага ялгаагаар. Одоо ийм бол чинь сая тэнглээ, би инглээ гэл ингээл хэлчих юм айгүй амархан байхгүй. Амархан. Одоо би ингээд тэр өдөр намайг согтуу байна гэчингүүт би согтуу биш байна гэл стори оруулаад болчихж байгаа үстэй. Тэгээ энэнгүүт өө наача шүтэндээ аппарат дээр цугасан юм уу яриа та. Дээр наача согтуу биш л шүү дээ гэт ингээд болчихж байгаа. Манай үеийнхэн болоод манай үеийнхнээс дээд үеийнхэн болвол тэгээ явчихаар яах вэ гэхээр хин намайг согтуу гэсэн бай. Тэрийг одоо муул. Мөн үү те. Эсвэл наа мэдээ гэж хин тараагаад байна. Тэр сэтгүүлчтэй ярил та энэ. Зүгээр шуу гарч үдийн байхгүй хэл л дээ. Одоо энэ огцорч байгаа ерөөхдөө тийм басны дутагдaltaй тал нь тэр байсан. Огцорч байгаа басны шалтгаануудын том нь тэр байсан. Боддоор нүрт тулаагүй. Асуудлуудтайгаа нүрт тулаагүй, хүмүүстэй нүрт тулж юм яриаггүй, асуудлаа яриаггүй.
Хэлтүүд асуултанд нь хариулаад бодлоо маш тодорхойгоор илэрхийлээгүй. Оронд нь 9 бусын кинонууд хийгээл. Тэгэл ерөөсөө ингээл тэмцээлээсэн чинь л эднэр эсэргүү цайлайлаа. Кино хийж үзүүлээд байсан. Энд нь мэдээж эрг залуучууд хурдахгүй ингээд дургуй нь урчиж байгаа юм. Энийг худал хуурмгийн засаглаж байдаг юм. Эцсийн дүндээ бол ертөнцийн ганц хууль байгаа. ертөнцийн ядах юм байна. Хүн одоо оюун ухаанд хүний нийгэм энэ ертөнцид ганц л хууль байгаа. Эцсийн эцэд морол ялдаг. Ухамсар сүртгэн ялдаг. Эцсийн эцэд ямар ч доод түвшинд өрсөн. Хүн хүнээ барьж ицсэн, алж ядсан. Хүн ямар ч тэмцэл юу ч байсан эцсийн дүндээ хүний морол л ялдаг. Саяны энэ бол морол ялж байгаа л байдлахгүй. Тэрнээс эдгээр хэлээд байгаа шиг MCS гэдэг нэг юм том компани тэмцэлд ялж малаад байгаа. Бюрөөсөө байхгүй. За энийг бол маргааш нөгөө тэр одоо үргэлжлэх цааш үргэлжлэх төрөв үзүүлнэ. Тэгээ цаг хугацаа харуулна. Би өөрөө нэвтрүүлгийг нөх хэрсүү гэж хэлдэг байсан. Бити хүмүүсийн таргуугаалтанд автаа гэж. Өвөөгүй популизм хийдэг, нийгмийн оюун санаа ингэж хордуулдаг хүмүүсийг үргэлж эсэргүүцдэг байсан. Нэвтрүүлэгтээ оруулж ирээд ярилцах ус зарим бүр загнадаг байсан. Шалтгаан бол ерөөсөө л энэ. Тийм учраас энэний эсрэг л явсаар байх болно. Тэгжиж нийгмийнхээ оюун санаанд тижэл яг энэ хаврын бороо шиг юм гоё тижэл өгч ижил бид нэр цаашаа улс орны сайн сайхан ярина. Тэрнээс нийгэм рүүгээ юм хулуурмаг PR цацаад тэрэндээ итгүүлээд тэгээд ингээ оюун санааг нь зарлаад гэдэг энэ бол урт нас. Дэлхийн ертөнцийн байгаагүй. Коммунизмын бүтлгүүцэн шалтгаан ерөөсөө тэр шин. Хүү юм байна гэдгийг мэдрээгүй. Энэ бол амьтад, оюухантай амьтад ялгаагүй юм материалистууд байхгүй да. Тиймээс материалын хязгаар юм л гэхдээ хангах байдлаар хоёр идэвхгүй хоосоо оноолохгүй Монголын бүрийн зүрэг хүртэл зөхөө. Ийм байдалтай байх нь бид нар мэд удирдах засаглаж чадна гэж үзсэн. Засаглах гэж үзсэн гэтэл хүн өөрөө тийм байгаагүй. Хүн оюун санааны амар амгалан сэтгэлийн таашаалын төлөө байдаг юм. Тийм учраас энэ хатуу дарангуулагч нар хатуу дарангуул яаж тамийн галаар айлгаад ямар ч том буу зэвсгээр айлгаад танкаар дэвсэж дайрч ална сүгсэн ч алж исэн ч дийлдэггүй. Тийм учраас дэлхийн нийт эрхчлөлтөйгөө байгаа байхгүй. Тийм учраас энэ засгийн газар огцорж байгаа. Худал хуурмгаар явах боломжгүй. Тэгэхээр дараа дараагийн ерөнхий сайд, засгийн газрын гишүүд сайд нарт нэг л зүйлийг би бол хүснэ. Нээлттэй ил тод байгаарэ. Тодорхой байгаарэ. Монгол улсын төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа гэдгийг ойлгоорой. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх бодлоо хэрэгжүүлэх. Энэ хүний нийгэм гэдгийг ойлгоорой. PR-а учиртай хийгээрэй. Хамгийн гол нь хүмүүстэй ил дод нээлттэй. Манай Алтан уяг ерөнхий сайд байхдаа 7 хоног болгон нэг өдөр гаргаад сэтгүүлчдийг тойрч сууж байгаа бүх асуултанд нь хариулдаг гэсэн шүү дээ. Энд юу үссэн бэхээр итгэлцэл үссэн. Итгэлцлээс хүчтэй холбоо гэж ертөнцийн л байхгүй. Тэгэхээр ийм боломж байдаг. Тэгэхээр энэс бас нэг жишээ аваад ирээдүйн өв санг дуурайсан шигэ. Арчилсан намын санаас хэлсэн энэ санг дуурайсан шигэ. Нээлттэй ил тод байдгийн дуурайгаад. За дуурайгаад гэж яах вэ? Ер нь ил тод байгаарэ. Гэж л одоо дараагийн ерхий сайдаас хүснэ. Энэ хар PR явахгүй юм байна. Хар PR чинь энэ нийгмийг ямар муухай харанхуй зэрлэг болгож байна вэ гэдгийг анзаараарай. 10 жилийн өмнө Монгол арайч ийм байгаагүй шүү дээ. Үзэж хардаг юмтай, монголчууд дундаа улс төрөөсөөр ярьдаг юмтай, санаа бодлоо хэлдэг, харж баясдаг. Урлаг соёлтой байсан. Одоо юу болцсон байна? Улс төрөл ярьдаг. Улс төрөл ярьж шүүдэг, амьдрах итгэл байхгүй. Виз гаргаасаа гэдэг ганц мөрөөдөлтэй л ийм л болцсон байна шүү дээ. Гой ганган машин бишээ энэ юу шүү. Зүгээр байдаг хайбрид Хайландер. Үнэтэй машин биш. Би тийм амьдралдаа тийм амар сүртэй гой ганган илтвч. Гэтэ явах боломжтой байсан ч авч чаддгүй. Авдгүй. Дургу баг гэдэг машин хайбрид машин л дуртай бай.
эсвэл намайг флекслэгээ болгоцсон. Тэр Монголч хүн яга ингэ машин дотор суухаар та нар тэгдэг үү? Ер нь машинд ингэ суугаад машин бараа явах, хөдөө гадаа явах, скул ингэ төгжрөө байж хат. Хүний бодлого зэгцтэй болчдөг. Энэ нэг яг юм шугам дагаж явдаг болохоор халихаа болчдөг юм болов. Яа гэм бэ? Тэгээд идэж шүү. Би машин дотор айгүй юм төгжрөх энэ төр чинь бас нэг айгүй бодох юм тайвшрах цаг болчдөг шүү. Тэгдэг үү? Аа? Тэгдэг яа л гэж байна. Оо, марцсан биш чамаа. Бүслэнгаа явах гэж штэ. За, бай. За. Ойртоо нэг хурлын чуулганаар хилцэх асуудал маш бага байна. Энэ нэг ажилгүйдээ биш. Одоо ингээд хууль боловсруулах шат чинь өөрөө 4-5 сар шаарддаг. Тэгээд тэрийг өргөн мэдүүлэх барихад бас дахиад хяналт шалгадаг. Тэгэхгүй бол ингээд зүгээр нэг хүн хүслээ бичээд орчдөг мэдээж байхгүй. Тэгэхээр ер нь аль сонгуулийн үеэр шинээр сонгуулийн дараа шинээр байгуулагдсан парламентын үед хилцэх хуулиуд их багтаа байт юм байна. Эхний нэг хэдэн сартаа. Тэгээ яг тэр үеийг одоогоор дуусгах чинь. Одоо жишээлбэл энэ чуулганы хаврын чуулганы хугацаа чинь одоо ингээд үндсэндээ яг наадамтай тулаад дуусах гэж байна. Тийм болохоор зарим нь бас нөө намрын чуулганаар хадгалж яж магадгүй. Ер нь бол одоо яг асуудлууд аварч эхэлнэ. Тэгээ яг тэрний өмнөх ийм нам гүм цаг үеийн одоо үргэлжилж байна. Ялангуяа энэ улс төрийн үйл явдлууд хэд хоног бас нэлээд цаг зав шаардлаа. Улс төрийн гэдэг нь одоо энэ сектортой холбоотой асуудлууд. Тэгээ ажлын хэсгүүд хуралдаж байна. Байнга ороод хуралдаж байна. Тэгээ өнөөдөр бас ажил хайгууд дуусчлаа. Одоо би өчтөр нэг зургийг хараад тэгээ би өөрөө зургийг нэг хүний зургийг хуулаад сторид оруулсан. Бүр ийж үтмээр санагдаад байж болохгүйсэн. Тэгээ блог хийж байгаа хамт. Үзэгчтэйгээ хамт үзнэ. Гоё деталуудыг аваарай за. Тэгээ блогонд оруулаарай за. Деталууд. Аим гоё болсон бил. Миний анзаарснаар тэ зургуудыг хараад анзаарснаар юу яасан бэл. Яагаад энийг онголж өгдөг? Хоёр зураг холцсон баг шиг байлаа. Биений одоо хэлбэр байдал нүүрний төрх энэ хоёр зураг хойлоод баримлуулагдсан юм шиг л харагдсан та. Ингээд тавьчвал яа гэм бэ? Болох. За бай. Яа, ганган болсон юм байна. Зурган дээрхээс хамаагүй сүрлэг юм. Гараа хийгээ. Янз хийсэн байна. Жоохон деталийн тоорч хараа тий.
гарын суудсан булчингуудын деталь энэ бол амар байсан. И харьцаа. Түмэн ч болов. Гоё юм байна тий. Төв аймгийн Эрдэнэ сан цомын ариат Монгол улсын дархан хэрэгжтэй мөн хат одоо улсад 6 төрүүлж 4 үзүүлж нийтдээ 23 шиг хүрсэн. Нэгэн шгөвч. Гайхамшигтай аврал. Одоо эн чинь зөвхөн ингээд дархан аваргын хөшөө болоод зөвхөн нэг хүний юм туршил биш болчихж байгаа байхгүй. Үндсэндээ энэ хөшөө ингээд төв зингэлтийн дэргэд ингээд байгуулагдсан гэдэг бол энэ Монголын үндэсний юм дахин давтварчгүй өв соёлыг дархалж үлдээж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ дархан аваргын хөшөө Монголын өв соёлыг энд дархалж байгаа. Хэдэн зуун жилийн дараа яг энэ хөшөө энэ цэнгэлдэх байх үгүй мэдэхгүй байна. Энэ хөшөө байрандаа байгаас. Тэгээ энэ цэнгэлдэх биш байлаа өөр байгууламжууд байшин барилгууд юу ч байлаа гэж утсан. Юу ярих вэ гэвэл энд ингээд цэнгэлдэх байдаг байсан. Ингээд үндэсний баяр наадам энд болдог байсан. Үндэсний баяр наадмын агуу дархан аварга ийм хүн байсан гэдэг. Бид хэн бэ? Ямар өв соёлтой арт хүн бэ гэдгийг дархалж үлдээж байгаа. Үндсэндээ дархлаа гэсэн үг. Тийм учраас энэ хөшөө уралсан уран бүтээлчд санаачилсан их авраг хатгахоо даваа жаргал дэмжиж оролцсон бүх хүмүүст бас үндэсний өв соёлоод одоо дээдлж хайрлж биширч явдаг хүний хувьд бас талархал илэрхийлье. За яа эсрэгхэн би нөө пижака нөө галтар болгосон чинь тэрнээсээ санаа зовоод өмсөхгүй. Энэ талаар явчих. Сайн байна уу? За үзлээ харлаа. Тэгээд Жигсдийн мөнхөд аваргын дархан аваргын тухай олон дурсамж яриануд байдаг. Одоо бид нар мэдж байгаа тэр засуулаа гараал те. Тийш миний малгайг бариад түгний оролцоо зогсчих юм. Талент харснаа над руу буудвал одоо намайг сум нэвтрэх болооч гэх шигтэй. Үнэхээр юм аахаж явсан юм хүчтэй. Амандаа багтаж явах амжилттай үзүүлсэн юм хүчтэй. Олимпийн одоо Монгол улсаас анхны мөнгөн медалийг монголчуудад авчирч ирсэн. Олимпийн мөнгөн медальтай улс болгож ирсэн юм гараад. Амандаа багтаж амьдрна гэдэг бол эрхэн болтурсны бас нэг бахархал шүү. Тэгээ өнөөдрийн влогоо ингээд дуусгая. За ер нь бол ойр яриаггүй хэдийнүүдээ ярьсан. Тэгээд манай бэлгүүн маань харж агаад хэрэгтэйг нь оруулаад хэрэггүй гэж ботсноо тэгээд хасаад явчихна гэдэгтэй. Тэгээ одоо миний хамгийн дуртай цаг үе, жилийн хамгийн дуртай цаг үе маань ирж байна. Энэ бол улсын наадам. Би наадамд бол үнэхээр дуртай. Тэгээ наадмыг дэлгэр тэмдэглээсэй гэж боддог. Ер нь хүмүүс ингээд нэг хэрэгцээнээс хэрэгцээний хооронд амьдардаг хүн биш л дээ. Амьтан бас биш. Тийм учраас ямар ч үед монголчууд цагаан сар наадам өр тавиач хамаагүй, нэгээ доогөрсөн ч хамаагүй ингээд тэмдэглэдэг. Яг тэгэхээр бид нэр юм хатуу өвлийг даваад хүн ёсны хувьд ингээд байгаль дэлхийн ногоороод өнгөө засаад ингээд эдэн ондоо элбэгшээд юм цайхан налгар цагийг үзээд цэнгэн баясах дуртай. Ийм байгаль цаг ураасаа гаралтай. Ийм байгаль цаг ураа онцлогтой цэгт амьдардаг юм хүмүүс учраас
зуны дэлгэр наадмыг дэлгэрхээ сайхан хийх хэрэгтэй. Яг энэ дээр ингээд нэг худлаа нэрлэхэд байх ямар шаардлагагүй. Хүн чинь ингээд нэг ажил хийгээд нэг юм бүтээгээд ингээд явах гэж төрсөн амьтад ерөөсөө биш байхгүй. Хүн чинь мэдрэх гэж, таашаах гэж төрсөн. Ер нь тэгдэг. Тэгж цааш нь амьдэрдэг, тэгж тижээгддэг. Ийм тижээлтэй амьтад байхгүй. Тийм учраас оюун санааны их цэнгэл баяр наадамдаа бас сайхан наадаараа гэж үсэе. Удахгүй наадам маань болох гэж байна. Нэрэ дараагийн влогоо юу яая? Энэ жил би нэг галуудаар явна. Та хэдийг дагуулад. Уснууд дэвжэн дээр очие. Бүхэлдэх дэвжэн дээр очие. Одод гоё хон жинжөөд гоё бэлтгэл үзүүлээд бүчүүдийн яриа сонсгоод. Гэтэ эхлээд дэвжэнүүдээс зөвшөөрөл авна. Зарим зөвшөөрөхгүй ч бас болно шүү дээ. Тэгээ өмнө хийж л байсан блогууд юм чинь тэгээд хийхийг хичээе. Тэгээ сүүл шинээр байгуулагдсан бас дэвжээ байгаа. Завхны шиг санаж байна. За Ховд аймгийн ингээд дэвжээнүүдээр нэрээ явж хэрвээ дэвжээнүүд зөвшөөрвөл нэг явнаа. Яа тэгэхээр одоо бол ер нь ингээд 6 сар гараад ирэхээр надад наадам бодогдоод байдгийг. Тэгээд өнгөрсөн жил нам байхгүй. Өнгөрсөн жилийн наадмаар би бас эхнэр хүүхдээ авчрахгүй явцсан байсан. Тэрний өмнөх жилдээр нь би гадаадад байсан гэдэг. 2 жилийн наадам үзээгүй. Би энэ жил бүр наадам үзэхийн их хүсэл мөрөөдлөөр дүүрэн байгаа. Тэгээ энэ жил манай улсын баяр наадмын барилдаан бол тасархаа болох нь ойлгомжтой. Энэ бүхэд үндэсний бүхэд дараа үеийнхэн төрөн гарцсан. Тэдний тулаан болно. Манай үеийнхний бас дуусаагүй шүү гэдэг нотлохоогоо үзүүлэх юм бас өршөлтөн болно. Тэгэхээр энэ үндэсний баяр наадам маань их сайхан болно. Тэгээд ингээд энэгээр хүмүүс дүүрэн ингээд цэнгэлтгээд ороод хуушураа ядаа явах нь сайхан байдаг. Тэгээд одоо нэг бас юу юм бэ лээ? Хийдэг ажил маань өөрчлөгдөд ингээд төрийн ам дээр албан тушаалтан болцохоор энэ цэнгэлдэх дотор ингээд доогуур нэг хамаагүй явуулдаг юм байлээ. Дэг алдагдана гэд жаяг дэгийн асуудал бас хөндөгдөнө гэд. Тэгээ заавал тэр нэг нөгөө энэ дэр үүдэн штэ. Тэрнийхээ одоо ерхэл шинтер суудаг энэ дэр ширээ. Тэрнийхээ заавал эргэн тойронд ингээд суу гэд шаардаад байт юм байлээ. Тэгээ би болохоор доороос үзээс суртсан. Тэгээ одоо тэр дээрээс энэ жил бас үзэж таарах бах. Наадмын нээлт юмнуудыг ойртож үзмээр байдаг. Тэгээ энэ тухай бас би баяр наадмын комиссаасаа хүсэлт гаргаад доогуур бас явж үзэх бодолтой байгаа. Тэгээ сайхан наадаараа. Наан чадвал тэр бүхэн дэвжээгээр явсан влогоор уулзъя. Тэхүү. Ингээд би явж хүүхдүүдэд цэцэрлэгээс нь аав яашлаа. Оройчлаа. Давай.